За юу яцхан манайхаа за өнөөдөр Аригун подкастын маань спешиал дугаар хийгдэж байна. Тэгээ season 5-ын спешиал дугаар манай Gourmet компани одоо энэ Segafredo Zanetti гэдэг энэ гоё одоо техникийн араас явагдаж байна. Тэгээд өнөөдрийн одоо надтай хамт хөтлөх зочин хөтлөгч маань бол Монголын бар бартендеруудын холбоо холбооны гишүүн одоо Jack маань хамт хөтлж байна. Тэгээд Саний байна. Тайван. За юу хийж өглөө? Ямар олон төрлийн шилтэл стка хийцээ. За яг коктейл бол өнөдөр хийхгүй зүгээр. За хийхгүй. Сайхан зүгээр пив бас санал болгож чинь тий. За пив бас. Манай одоо энэ тий. Энэ нэг подкастын зочны өмнөх хэсэг бол ерөнхийдөө гоё кино үзсэн киногаа ярьдаг нэг юм гоё чийл ийм хэсэг багхгүй юу? Тийм. Тэгэхээр хоёулаа гоё юу яа. Гоё үзсэн киногаа ярина. Чи юу яа? Пив. Тэгвэл зүгээр л пив ингэж хийгээд болчих юм уу? Ямар нэг юм найруулах гэж байна уу? Зүгээр л пив хийгээд болоо мó тий. За. Би одоо бүр ингэж ямар пив уух вэ? За ямар пив бай. Би энэ пивийг юусаа харж байгаа юм байна. Энэ болохоор Байготе гэж уншдаг. Германы авар мужи. За энэ пивнээс амсч үзье тий. Тэгээ. За тэгээ. Гой хүүтэн. Энэ гой хүүтэн байна. Хүүтэн байна. Би ч бас пив сайн уудсан штэ. Танай пивийг бол гашраад штэ. Би бас пивд бас дуртай. За Монгол кино үздэг үү? Гадаад кино төлхөө үздэг. Яг зүгээр. Ер нь кино үзэн л тээ. Монгол кино тэгээд бас яг зорж мөрч бас үзээд байдаг юм уу тэгээд. За яг тэгээд зөндөө үздэг л байсан л да. Энэ юуны техникийн ард чинь нэг юм хийцгүүрээд идэв шүү дээ. Ингээд нэг наашаа цаашаа болол тэгж байна тий. Зорж үзэхгүй гэхээр ер нь тааралдаж үздэг гэсэн үү? Яа зүгээр л нэг явж идэв шүү дээ. Тэгээд нэг хаарч марчдээ шүү дээ. Тий. Өөр хүн үзэж үзээд ч юм уу тэгээд байж хат нь. За би болохоор яг үндээс хар пив үздэг юм уу? Тэгээд нэг халтмалт бас анзаарнаа. Тийм бас бүр огт үзэхгүй бол биш. Гадаад кино ер нь төлхөө үзэхгүй. Тий. Энэ гадаад кинонууд үзэн, аниме бас их үзэн. Тийм үү. Тий. Би өөртөө амьдралдаа нэг ганц л аниме үзчихсэн. Аниме. Одоо би бүр энийг бүр мэдэхгүй манай үзэгчид энд маань их дургу. За нэг толгоч тий. За тэгээ. Тийм. Нэг Nobita Doraemon гэдэг нь шүү дээ. Doraemon гэдэг нь тэр бүр амар гоё тий. Тий амар хөрх. Тэр Doraemon-ы одоо юу яадаг шүү дээ. Doraemon-ы ангиудаас сэтүүлж Холливуудын бас айгүй олон киноны одоо inspire авч ирсэн юм билээ шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хаач хүргэдэг хаалга маалга гэл ингээл нөгөө муурн Doraemon ингээс ингээл тий. Ингрийнхаа халаастаас ингээл янз янзын амар гаджетууд гаргаж ирэл тэр нь дандаа нэг янз янзын ид шидтэй тий. Тэрийг хүүхэд тогтоо айгүй үздэг байсан. Тэгээ сүүлд нөгөө нэг 25 дугаар сууг телевизээр би одоо тэр Doraemon-ыг үздэг байсан бохгүй юу? Тэгээд би 25-аас айгүй олон удаа ингээд энийг гаргаад өгөөч гэдэг. Би чи бас хөвшөрцөн байгаа штэ. Бараг л 2-3 жилийн өмнө бохгүй юу? Тэгээ ерөөсөө гаргаж өгөөгөө тэгсэн чинь манай одоо нөгөө ивент тэгч Mobi Home дээр бол Doraemon-ы одоо бүх тэр одоо тэр аниме тий аниме юу штэ тий аниме маань орсон байлээ. Тийм орж үзээ дээ. Орж үзээрээ манай үзэгчид бас тий Doraemon гэсэн. Ностальжиктэй ерөөсө хизээч ууддаггүй тий. Манай одоо Gourmet компани бол манай подкастын маань season 3-аас хамтарсан баг шүү. Бараг 3-аас хойш өнөөдөр одоо season 5 дундаа ороод бараг дуусах шат руугаа явж ирээд энэ хүртлээс бидэнтэй гоё хамтран ажиллаж ирсэнд бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ гоё студи дээр би нөгөө нэг 100 энэ нөгөө нэг Ламатаа уулзах гээд ирсэн. Тэгээд ирээд би ийм гоё студи байдгийг хараад бас пүүх та нар эндээ юу ийдэм бэ гэж гайхаж ирсэн бохгүй юу. Энэ зургт мөхтөр гардггүй юу юм. Үгүй яг ч зургатаар ч мэдгүй гарахгүй байхаа. Нэг ийм зургт мөхтөр гаргахаар нэг ийм контент хийх гээд бэлтцсэн юм шиг ийм студи байгаад нь шүү дээ тий. Энд чинь болохоор яг зөвхөн сургалтаас гадна одоо менюг хөгжүүлэх тий. Тэгээд одоо салбарын мэргэжилтнүүд ирж инчээ одоо шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцах хандлах ч юм тий. Ер нь тэгээд орчин үеийн одоо трендүүд хаашаа явж байгаа тэр талаар бас гадна дотноос хүмүүс ирж инчээ сургалтууд бас хийгддэг тий.
За окей. Би одоо яг хуу чамд ойр тусан Монгол кино үзэх завгүй байна гэдэг нь штэ. Юу яа. Татар гэх кино үзсэн үү? Үзэж амжаагүй баг тий. Татар гэж кино бас үзхийг санал болгоё. За. Тийм татар кино бол бас нэ. Тий одоо татар хамтлагийг ярих мэдхгүй байлгүй тий. Хэлгүй яах вэ? Тий татар хамтлагийн яг биопик кино баггүй юу? Тий яг бодит амьдралаас нь сэтгүүлсэн юм бүрийн хэмжээний уран сайхны кино байгаа юм. Тэгээд энэ кино бол сая намар нээлттэйсэн. Тийм тэгээд одоо яг нэгдсэн тренүүдчлээсэн. Тэгээд үзэж яриад л амжаагүй байгаа. Тэгээд кино театрын энэ тэр гоё тийм дууралтаар татарын дуунуудыг ингэж сонсож суух бол үнэхээр гоё жаргалтай байсан. Тийм тэрнээс гадна төгсгөлийн одоо чи бусдын хайрыг хүндэлгээд клипийг нь бол үзчихлээсэн баг те яг шин дайруулаад те дайруулснараа эхлээл тэр клипийг чи мэдээж үзсэн баг. Гэтэ дахиад нэг сэргээж үзчихээ дараа нь татарын киног үзээрэй. Тэгвэл чамайг зүрх хэр гайхшруул ингэж хэлмээр байна. Татар бол одоо тун утгагүй бүх IPTV-гээр бас орчин. Тий. За тэгээд өнөөдрийн маань спешиал дугаар бол Gourmet компани одоо энэ Segafredo Zeniti гэдэг юм гоё студи дээрээс одоо үргэлжилж байна. Одоо хоёлаа зочноо хүлээж аваа. За тэгээд зочны хэсэг рүүгээ шилжицгээе. Сайн сайхан юу байна хэ? За нам 50 биш те. Тэгэл одоо ямар ч байсан нэвтрүүлгэнд урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд бас их гоё юм ярих бах гэж найдаж байна чамд. Тэгээд сүүлийн юу гэх юм бол тэг киногаа нэгээл тэгээд сая 7 хоногийн өмнө кино театраас буусан. Бас нэлийн удаан гарлаа тийм. За ганцаах хамгийн анх одоо би таныг овжоо охид гэдэг киногаар харж ирсэн. Таны анхны кино мөн үү? Орчлон фильм студийн анхны кино, миний анхны тоглосон кино болохоор их сонио гэдэг байна. Оюутан байхдаа манай операторын залуу би бүжиглэн гэдэг тухайн үеийн хамтлаг дуучдын тухай бүжгийн хамтлагийн тухай кино үзсэн. Тэнд би бас их хөөрхөн бүжиглдэг залуугийн хамтлагийн гишүүн тоглож илоо. За тэгээд тэр бол яг хөө тэгээд тухайд бас яваагүй гэдэг байна. Тэгээд дараагийн кино нь болохоор Адтай дамжих гэх кино байдгийг. Тийм шүү дээ. Нэг готлаа буруу харуулж өмсдөг. Тэрийг зарим хүмүүс мэдээ, зарим сайн мэддэггүй юм тий. Тэр бол миний анхны кино байхгүй юу? Тий. Тэгээд дараагийн яг кино нь болохоор Object шахаалдур. Тэр Адтай дамжихыг өргөд гаргаж ирсэн тий. Өргөд гаргаж ирсэн. Манай ангийнхан бөөнөр очиж үзчихсэн шүү дээ. Би байсан байгаа зү өөрөө байжсэн санагдаад. Би тэр киног ч өөрөө гаргадаг гэсэн шүү. Мэдгүй яг тухайн үед яг санахгүй жоохон байсан. Ямар ч байсан ангиараа шахааны билетээр үзчихлээ. Тийм үү? Тий. Тэр үед шахажсэн юм уу? Шахажсэн. Тэр чинь ерөөсөө ангиар нь гээд аваа явчихдаг л байсан шүү дээ. Шар бууд мод гээл одоо ерөөсөө 9 шидийн кинонуудыг үзчих гэх тий. Янз янз кино гэсэн. За ахын одоо сахал махал ургаад ус мөс ургаад та бүр ай баатар тахын байгаа. Уг нь айгүй хар байхдаа айгүй гоё залуу баатар байсан. Одоо бууралдсан чинь жоохон гоё юм шиг байна. Ли болчихлоо шүү дээ шиг тий. За тэгцэг үйлдэл кино одоо юу яалаа? Сүүлд би сүүлд ч гэж ер нь Монгол киног үзээд ингээд нэг юм 100% ойлгохгүй гарч ирсэн баг анхны кино шүү. Бас л толгой эргүүлээ. тархитлахаас зунгаарлт болоо доо. Тий. Тэгээ ер нь та яг анх одоо киноныхаа бас нөгөө нэг та чи өөрөө ингээд тэр кино хийж байгаа юм шүү дээ. Анх тэр алдрахын тэр санааг уншаад ер нь юу бууж ив. Надад гоё санагдсан шүү. Яагаад тэр ингээд киноны сүүлийн үеийн кинонд ч нөгөө нэг давтагдсан үйл явдлууд их байдаг тий. Нөгөө л үйл явдлууд байдаг шүү дээ. Тэрнээс шал өөр зохиолсон. Уншаад би өөрөө зохиолоо уншаад толгой эргээд тэгээ дахиж уншаад толгойных хэрэглээг жоохон гаргаад тэгэл эргэл буцалтгүйгээр шууд орсон. Эхлээ алдарч намайг нэг кино байгаа хэрэг зургийн дараагаар л оруулах чинь би цухтаа гадсан байхгүй. Гүй би одоо ажил ихтэй алдараа амжихгүй найз зургийн дараагаар. Гүй чи надтай нэг уулзаах гэ. Тэгээд хамгийн айхтанд шууд зохиолоо өгсөн. За чи энэ зохиолоо унш гээл. Тэгээд ямар гоё юм бэ гэсэн. Харин юм байгаамаа. Одоо чи продюсераар орж ирээ гээл. Тэгэл сав санамсаргүй байж байгаа л продюсер болоод тэгэл продакшнтай болоод өөрийн гэсэн продакшнтай болоод тэгээ гоё шин тайм лупс. Тэгээ шин гоё Монголынхаа кино урлагт бас уран бүтээлчүүний хувьд те
шинэлэг юм дээр ажиллая гэсэн яг тэр хүсэл мөрөөдөл маань байсан учраас яг цаг үе болсон. Манай алдрын тэр Бууганбаатарын зохиолоос сэтгүүлсэн тэр кино гоё байсан учраас тэгэл гоё шинэлгэл байлаа. Триллер мэрэлээсээ ахуулаад, клипээс ахуулаад бас их гоё чанартай. Уран бүтээлч байгаа нөлөө хүнийг цадсан мэдрэмж авдсан шүү дээ. Би яг тийм мэдрэмжийг ер нь ойрын хэдэн жил өөрийнхөө явсан уран бүтээлүүдээс бас авч амжаагүй л байсан. Яг энэ удаа бол яг л авч авлаа. Тэгээд яг энэ дээр бас нөгөө нэг найруулагч маань анханасаа ингээд хийсэн павильон бүх юм яг анханасаа л ингээд нэг киногоо бас амарчлах гээд байдсан шүү дээ. Бид нэр бас цаг хугацаагаа хожих гээд павильон барнага болдог. Тэгээ павильон барихад хэдэн сая төгрөг болж байгаа байлаа. Тэгэхээр бид хүү наач баг нэг өрөө байрны мөнгөөр павильон барих гээд байна. Тэрнээр сайхан 3 өрөө том байр аваад хүрээслээ зураг авалт хийя гэсэн чинь найруулагч үгүй. Бидний тэр зураг авалт болохгүй таазмаас нь бол нэгэч миний төсөөлж байгаа тэр орон зай биш ээ. Надад тэр байр байшин барихад ийм дугуй арк хэрэгтэй байна. Тэ? Ингээл юмнууд айлангууд нь за окей тэгэл барья гэл явсан. Тэгээд тэгэнгүүтээ бас нэг хосуудын нөгөө нэг жаргалтай хэсгүүд идэв шүү дээ. Жохон гардаг хэсэг. Тэгэнгүүтээ тэрийг бас яг найруулагч мас сүүл рүүгээ за ойрхон авчи дөө тэрэлж мэрэлж гэсэн чи гинт миний шар бодоод үгүй ээ. Нэг нь тийм кино хийж байгаа бол тэрэлжийн уул тэрэлжийн мод гараал ирэх юм бол хямдхан кино болчихно. Ягаад тэгэхээр хүн болгон л ойрхон ингээ явцдаг байхгүй. Байдаг л нөгөө хаанаас нь ч харсан таньдаг байхгүй. Тэгэнгүүт нүггүй тийм гоё хэсэг байгаа бүгдээрээ Завхан аймгийн Дөрвөлжин сум руу явъя. Тэгээ тэр төгсгөлийн хэсгээ тэгж явъя. Тэр замд тайхар чулуу, тэрхийн цагаан нуур, байгалийн үзэсгэлэн газрууд байгаа. Тэгээ тэрүүгээр ингээ явъя. Тэгээ явах юм бол тэр хосууд чинь бас үзэгчд үзэн шүү дээ. Хол явж аялсан байж. Тэгэхээр аялах хугацаанд хосуудад бас мэдээж гоё дурсамж үлдсэн л байж таараа. Тийм болохоор яа тэрэлж рүү явах юм бол нэг гоё дурсамж удаан дурсамж үлдэхгүй шүү дээ. 20 минут яваад тийм болоо шүү дээ. Тийм болохоор ингээ яагаад явсан тэр мөр маань бас их зүв болсон. Хааста гоё ярьж нэг алдраа ахын ярьснаас шал өөр өнцгөөс киногоо яриад тэгж байгаа шүү дээ. Тийм нөгөө мэрэгжил маань бас өөр харах өнцөг гэдэг шиг. Тийм. Тэгээ өөрийн хувь бас нөгөө уран бүтээлч хүний янз янзын мэдрэмжил байгаа шүү дээ. Заримдаа бидний алдрынхаа яриаг ойлгодог шүү дээ. Яг үнэ хэлэхэд кино хийж байгаа ийм юм байгаа аахгүй юу? Аха тэгээд ойлгож байгаа. Тэгээд ойлгоогүй байсан ч ойлгосон гэд замдаа салаад бодсон шүү дээ. Тэгэхээр би ийм объект авч байгаа бол энэ дээр тэгвэл одоо нэг жижиг хэрэгэлнэг бол өрмөцөл байх хэрэгтэй. Монгол кинонд гардггүй, Монгол кинонд байнга байдаг цаг биш гэдэг ч юм уу тийм. Нэг юм босоо юм байх хэрэгтэй гэдэг чинь бүх юм дээр л бид нэр анхаарсан. Тэгээд энэ нөгөө ховсголын тохироо гэдэг шиг нөгөө би ч өөрөө зургийн дарга зураач нартай төлхөө ажилдаг тийм. Тэгвнгүүтээ зарим кинонууд дээр амар гоё объект авчирд амар гоё жижиг хэрэглэлд авчирхаар зөвхөн жүжигчний тоглолтоо аваад тэр орчин харагддаггүй шүү дээ. Тэгээд нөгөө хүнээс гуйсан үнэтэй цайтай тэр орчин харагддаггүй байхгүй юу? Яагаад би тэрийг яриад байна гэхээр зургийн дарга хүний ажил тэр байдаг байхгүй. Нэг буланд гарах нэг өвөрмөц аяг авчирхад нэхэж авчирчаад оператор нь оруулаагүй гэдэг байхгүй юу? Тэгэхээр миний ажлыг бас алга болгож байгаа биз? Тэгэнгүүт нь яг бүрэн утгаар нь яасан тэгэл ингээ харахад цаана байгаа тэр нарны зураг бүх юм ингээд жүжигчдийн тоглолтын цаана ингээд ийм уран зураг шиг харагдаад байхад би бол амар баярлж байгаа. Реалтч нөгөө таны ажил үр дүнгээ өгсөн байгаа тийм тий. За өнөөдрийн манай та бүхэн энэ дугаар маань болохоор энэ Gourmet компанийн тий та одоо энэ кофе мэдэх бах тий Sigafredo Zanetti-гийн энэ одоо студи дээрээс явж байна. Тэгээд яагаад бас энд зорж хийж байгаа гэхээр энэ бол спешиал дугаар. Би яагаад бас спешиал дугаар хийх болсон бэ гэдгээ бас тань тайлбарлаж хэлье. Спешиал дугаар гэдэг чинь нэг сизон 10 дугаартай 11-т цорын ганц дугаар, сизны цорын ганц дугаар баггүй юу? Хамгийн анх подкаст ч юм уу нэг тий ток шоу ч юм уу нэг юм хийгээ л бодож шаналаа явууллаа. Тэгээ нөгөө нэг киноныхнаас таньдаг хүн байх ганц таньдаг та. Тэгээ нэг 100 өнгөрсөн 100 штэ тий өөр 100 явж байгаа ханаг ороод өгөөч гээд ганцаахаа би нэг ийм юм хийвэл яах вэ? Та тэгвэл орох уу? Би ч бас нэг энэ таньдаг хүнтэйгээ эхэлчихээр гэсэн чинь та хийгээч шууд ах нь орё гэл. Тий тэгээд би тэн дээр бас аягүй баярлж исэн. Хэдий миний подкаст яг эхний дугаараар бол манай галаах орсон бас том ихсэн. Анх болохоор би яг таньтай ярьжсэн. Та нөгөө гадагшаа явчлаа яа тий. Яг ажилд. Тий тэгээд би бас нөгөө нэг яг ярьж хат манай ах бас гоё зориг өгч исэн болохоор би бас дүүнээс тэнд баярлж явдаг бас тий. Баярлалаа. Бас энэ подкастаас эхлэх нэг юм эхлэхүү байх уу, ийм хийвэл хавхан орох болоо яах вэ гэсэн. Шууд шаал гэсэн ч л юм тий. Тэгсэн. Тэгээд наач ямар гоё юм бэ гээл тий. Тэгсэн ер нь бол гэхдээ миний зүгээр өөрийн хувь үнцэх юм бол ер нь бол
залуучуудаа бас их ажиллах дуртай, хий бүтээ гэсэн залуучууд бас их урам өгөх, тэр ажилд нь өөрийн гар хуруугаа оруулаад нэмэр болох гэдэг ч юм уу. Тийм зорилготой байдаг л да. Ялангуяа кино хийх гэж явж байгаа залуучуудтай бол би ер нь мэдэндээ залуучууд. Тэгэл тэрүүгээрээ л би яг хуу нэг номер 1 гэдгийг л манайхан өгсөн юм шиг байгаа юм. Яг хуу тэгээд ер нь зөвөр би залуучууд хэлдэг шүү дээ. Хүн өөрт байгаа ажлыг оногцсон ажиллаад сайн хийчих. Яг тэрэндээ сэтгэл гаргаж байгаа. Тэ? Тухайн үед ядарн цуцсан нийцэн. Тэр ажлыг сэтгэлээсээ хин нэг нь таалагдах ч биш. Хин нэг нь найруулагчд, хин нэг нь операторт биш, тэ? Тэр кино багийнхны хин нэгэнд нь биш. Зөвхөн өөртөө юм сурахын тулд хийчихэд тэр чинь ингээл явцдаг байхгүй. Та тэгээд яг хэдийнээс одоо зургийн дараагийн ажлыг хийгээд нэг үс нэг жүжигчин ганзоо гэдэг байсан чинь зургийн дарга ганзоо гэдэг болсон байсан. За энд нэг хоёр ихэр хүн байт юм аа. За одоо нөгөө хин Дархан Баатар. Тийм манай 88 фильм. Тий 88-ын намайг зургийн даргаар анх оруулсан хүмүүс нь би энэ хоёрт бол би байнга хэлдэг баярлдаг шүү хоёр дуракаа гэдэг. Анх тэр хоёр би кино хийя, би ээж боломоор байна гэдэг кино хийя. Тэгээ чи давхар продюсераар орчих юм би продюсераар мэдхгүй гээд нэг өөрийн нэг хүнийг продюсераар оруулаад тэгээ би өөрөө зургийн дарга гэдэг юм анх удаа хийсэн. Ганц чи өөрөө хичүүлэх зүгээрээ гэдгээ яадаг ингээд ийм бэлт ингээд тэгээ тэн дээр анхны зургийн дарга бол би ээж болмоор байна гэдэг кино. Тэгээ тэр кино маань бид хэд яг тэгээ туршлагагүй байсан яг хуу тодорхой хэмжээний найруулагчдаа хүссэн объектуудыг олсон л та. Тэнд бол би бас жоох ялгарч ирсэн. Тим байшин олохтны яатраа. Олоол тим юм олохт нь олоол явдаг л байсан. Ажлынхаа учрыг ойлгохгүйсэн. Тэгээд янгууд нь хүний шар гоцорчт юм байлаа. За ихнийх филдсэн чинь дараагийнхтар заавал нэг юм хийнэ эсвэл өөр дахиад кино продюсер нэ гэсэн чинь. Яг тэр үед нэг сэтгэлийн дуудлага гэдэг шиг чингүн кино ингээд. Игчдүүсийн тухай Монгол кино байдаг юм байна. Игчдүүс гэдэг нэртэй кино хийгээд. Тэгэхээр надад нэх гой санагддаг л да гэдэг. Тэгээд зохиолын авсан чи аягүй гоё. Тэгээд тэр нь аз жаргал кино болсон. Одоо Мичтмагийн анх тоглож ирсэн тэр тийм драм кино. Тэгээд тэнд зургийн дарга хийгээд тэн дээр би туршлагажаад маскт байсан. Маск дарахын эрдэнэ рүү тоглолтоор явж байгаа. Явна гүнгд би 2-3 өдрийн өмнө явхаас өмнө сэлэн рүү явж объекттэй бүгдийг базаад байрлах, байр, жүжигчдийн бүх юма хийчээд үйлдвэрч нэвлээ соёлын төв ордноос маскын бариад явах автобус манай киноны натурын машин хоёр зэрэг хөтлж байна. Тэд нар сэлэнгөрөө салаад би цаашаа дархлаа явж исэн гэдэг. Тэгэж юугаа яагаад тэгээ тэр кино маань ч бас айгүй сайхан амжилттай болоо. Тэгэл нэг мэдсэн чинь хүмүүс ганцаа зургийн дарга сайн идэм билээ гэл хүн болгоно л ярьсан. Тэгэл ёстой явсаа ёстой. Үнэхээр хямдханаас л ихэлсэн. Кино сайхан болж ивэл сайхан байг гэж хэлдэг. Одоо тэгээд хүмүүс ингэж шүү дээ. Одоо яг ялангуяа танай киноныхан хамгийн хогийн ажил зургийн дарга. Үнэ. Хамгийн гуйлагчны ажил. Байнга л гуйж идэг, яадаг идэг гэл. Тэгээд энэ ажил нь өөрөө хэцүү ажил байгаад тах шиг байна тийм. Хэцүү шүү дээ. Тий. Маш олон юм гэж. Одоо би ингээл энийг чи ингээл үлдэн царайлаад очиж байгаа байхгүй. Тэгвэл дараа нэг хэсэг авах гэхэд л тэгэл аригуна миний дөө чи бас мэдж байгаа даа гэл гоо гэдэг шиг те хэцүү штэ их хөлн нүдтэй болдог. Яг тэгэхээр хаан шин барилга байшин баригдаж байна. Тэрийг харна хаан тийм хуучны юу байна. Ерөөс ингээд тийм дандаа тийм юм байнга бодогддог болчтой. Чи нарсрууч бас нэг яриад зураа 3-ын билүү нэг хэсгээс нь манай офис дээр авцсан шүү. Авцсан уу? Зураа 3 тий. Ганцаа ах намайг яриулсан юм аа гэж ирсэн штэ. Тий. Би нэг өмнөөс ярьжсэн штэ. Очиж үзчихсэн штэ бүр танаа. Тэр манай ажлын хэдэн хүн ч зураа тоглолцсон штэ. Тий, тий. Тэгээд яадаг юм аа. Тэгээ би энэ зургийн дарга гэдэг мэрэгжил бол гоё. Хэцүү. Тэгээд яг хэцүү учраас нэршлэн зургийн дарга байд юм шиг байгаа юм. Тий. Зургийн дарга гэдэг чинь гоё. Дарга ойлгож байгаа штэ тий. Тэгээд цагаат талгаар ч одоо нөгөө бүхэл ажлыг хийж байгаа шүү дээ. Гэхдээ би энэ ажилдаа нөгөө өөрөө нэг түүртдэггүй болохоор яагаад тэгэхээр энэ зургийн дарга гэж кино маш хэрэгтэй байхгүй юу? Хамгийн хүмүүс ойлгохгүй. Зохиолчийн бодсон, найруулагчийн бодсон тэр цаг үе, он цагийн те одоо наан цаатах асуудал, тэр үеийн одоо жижиг хэрэгэл тэр орчин байлгахад зургийн дарга зураач нарын ажил бол маш чухал байдаг. Тэгээд зураач нартай илүү ойр байдаг. Тэгээд яг хуу зураач нар маань надад амар сайн байдаг нь юу вэ гэхээр яг тэрийг ойлгоод мэдрээд зураач нартай бас зарим кинон дээр бол бага ажиллагаа гаргадаг ерөнхий гол объектуудыг олоод өгчгөөр бас сайхан байдаг юм шиг байгаа. Энэ нэг юм байгаа маань энэ бах болох юм байна да гэдээ яг тэдрэг очиод гэл үзүүлэхэд л воо гэж явдаг. Тэгэж би амар
ажилдаг байсан. Тэгээд фантастикийн ч өөртөө амар дайчид байдаг. Цаг хугацаа маш богино учраас тэрэн дунд ингэж халдсан. Заримдаа яг үнэлгээ тэгэл туслах зургийн дарганаар зөндөө авсан. Нураал яваад байсан. Ганцаахаа туслагчаа алга болчлаа. Хай гээл дахиад зургийн дараагийнх нь аваад ахаа гэж за хай. Тэгэл би сүүлд нь яг машинд үйлээ явчихсан. Одоо чи өгөн жүжигч юм биш. Тэгээ юун зургийн дараа юу баах юм те аваа гэдэг. Үйлээ явж исэн тэр юу бол маш их ололт амжилт авчирсан хатна. Тэгээ би баярлагддаг шүү дээ өөртөө бас ямар азар бас жүжигчин болсон те жүжигчний мэрэгжил надад тус болж байгаа. Тэгээд зургийн дараа чи олон хүнтэй харьцдаг учраас харьцаа маш чухал. Харьцаа маш чухал. Заримдаа ингээл олон киноны зургийн дараа харахад би нэг киноны хүн гэсэн шиг яг тэр нэг одоогоор жоохон залуул байгаа л да. Хандлууд бид шүү. Сайн байна тэр киноноос явж. Зураг авах гэсэн ингээд орох юм бол хэн дуртай байх вэ? Тийм шал өөр харьцаатай байх хэрэгтэй гэл. Тэгээд гэдэг шиг юм уу. Тэгээд манай фантастикийнхан бол ерөнхийдөө бол за энэ хүн бол Монгол улсын киноны зургийн дарга юм аа гэдгийг 37 дугаар project киногоор бүр ингээд тамгалж өгсөн. Тэгэх юм болохоор би бас фантастик дундаж бас их амар баяр. Тэр олон ангитай киноны тэр ард гарж ин гэдэг чинь тэгээд зургийн даргаар гарна гэж бас. Тэгээд тэр цаг үеийн нэг зүгээр нэг юм нөгөө нэг зодооны хэсэг байдэн шүү дээ 37 тоош. Тэгэхээр тэнд л ингээл агаар өхөнд бол бор авдар хэрэгтэй байна гэж хат манай туслах олоогүй л байгаа байхгүй. Тэгээд би тоглолтоо дуусгаа шүн кабинетийн дэнд хүйтүүдээр очих байхгүй. Тэгэл туслахаа авал наширч. Гэл гэр хорооллын захын бааруудад бор авдар зөндөө байдаг л байхгүй юу. Бодохгүй байгаа байхгүй сэтгэхгүй байгаа байхгүй тий. Бор авдар гэдэг чинь ямар нөгөө ундаа архины хуучны тэгэл зүгээр нэг пап гэсэн нэг жижигэн нэг давхар баар багт л ороход сайн байна уу минийд сайн ахын энэ зураг авч байгаа ма танаад фуурхаа мухраа ахархаа хамаагүй мэн хуучны нөгөө арх пивний авдар байна гэж байгаа шүү дээ хаваад явал тэгэл авчаал гэж шиний ч юм шиг тийм л байна. Киноны зургийн дарга нар их ард түмнийг мөрддөг барьдаг. Юм хүмүүсийг ашиглачаад тэгээ хайчдаг. Ингэдэг тэгдэг тонгордог л гэдэг юм. Тэгээд яагаад ер нь хүмүүс тэгээд идэм бол. Яг нөгөө нэг удаан зураг авалттай үед яг нөгөө нэг юм жишээ нь одоо ингээл нэг хэрэглэл хуучны хэрэглэл авчдаг л да. Тэгээд тэр кинон дуусаагүй өвлийн нөхөөс бид нар ч удаачдаг. Тэрэндээ ч байдаг. Яг зарим нэг талаасаа бас хариуцлагагүй бас тал байна. Олон юм цатаардаг, барьдаг. Гэхдээ миний хувьд бол нэг тийм олон юм асуудал байгаагүй бахгүй. Тэр тэгэл тухайн хувь хүмүүсийн л бас хариуцлагууд шүү дээ. Тийм тийм. Заримдаа тэгээ алга болчдөг, заримдаа тэгэл ганц зургийн даргатай ч авсан хүн дээр л ер нь юм буудсан шүү дээ. Тийм болохоор нөгөө зураач нартай өгөхтэй маш хариуцлага өгөх хэрэгтэй. Тухайн одоо та ингээд объектыг олно гэж жижиг хэрэгслийг олно гэдэг. Энэ бүх юмыг яа тий найруулагч танд ингээд орчноо ингээд тайлбарлаж өгдөг юм уу? Эсвэл зураач нар шууд зураал өгнө. Зураал өгөх үү? Скиз гарга найруулагч зураач хэрэглээ тохирно. Энэ одоо 90-ад оны хэсэг байгаа бол энд ийм дамруу утас тий. Одоо энд ийм хуучны тэр меблэн шкаф одоо бидний мэддэг шкафууд гол нь тэр кино ч нөгөө бидний мэддэг тавилгууд байх хэрэгтэй байхгүй. Ягаар ихэд яг л тэр үед л тийм нэхмэл аравч маравч гэдэг ч юм уу тийм. Тэр чинь биднээсийн хүүхэд насны тухайн цаг үед хийдээс яг тэдрийг л олох асуудал байдаг байхгүй. Тэгээ хэцүү юм бол их байдаг аа. Одоо жишээ нь нэхмэл тийм орны нэхм хэрэгтэй байна гэхэл хаана байж болох вэ гэж бодоол bijил санамсаргүй л ах нэг санамсаргууд ягаад ч юм нэг явж байгаад нэг айл руу ордог байхгүй. Хэнийг ч хамаагүй айл руу танихгүй айл руу ороод юм асуух гол орж ихад орныхын дээр нэг гатгамлууд байж байгаа юм чи. Танахш ямар гоё хуучнараа юм бэ? Ямар гоё юм бэ? Дүүн одоо ингээд нэг ийм кинод ингэж байгаа маа. Тэгээд яг ийм хайгаа явчихсан бүр ороод ирлээ шүү. Тийм хэрэгтэй бол авал та. Гэхдээ монголчууд тусламжтай. Маш их тусламжтай. Тэг гээл тэгэл ер нь бол авсан шүү дээ. Олон хэцүү. Одоо энэ кинонд одоо хуучны киног хийхэд аюу хэцүү болоод шүү дээ. Яг л юмуд нь болохгүй. Жинхэнэ нөгөө зургийн даргын жинхэнэ л нөгөө нэг авьяас чадвар харагдах гэдэг тий. Ер нь ингээд нэг юм юу байдгүй юм Монголд одоо Монгол киноч гэдэг юм уу те нэг юм одоо эскалат шиг те хуучнаа тийм цуглуулж моглуулдаг ч гэдэг юм уу. Тэгээ одоо юм эхлэх болгонд л дахиад хайрлаа юм уу тий. Хайгаал явна. Тэгэл тухайн үедээ тэр хүмүүсээс бололцоогоо хайгаал олон л доо. Тэгээ одоо энэ манай зураач Боги манай хин Батчаах эднэрт бол хуучин юмнууд байдаг. Тэр нь бас хангалтгүй байдаг байхгүй. Тэгээ тий. Тэгээ одоо ингэ заримдаа ингээд хуучны кино харахаар нэг жүжигчдийн үнсдэг юм свитерэн цамц байдаг. Би л мэднэ. Амар олон хуучны кинонд яг тэрэл цамц гардаг. Яа одоо салчих юмсан гэж бодмоор тий. Тэгэл дахиад хуучны кино үзэхээр л яг л одоо нэг ад жаргал дээр өмсөжсэн свитер энэ яг хяхаас авч тий гэж мэддэг болцсон. Тий. Тийм байдаг байхгүй. Тэгээ миний нэг юм юу вэ гэхээр
болж игэл. Гэхдээ яг хөө мэдээж олон кино хийгдэж байгаа учраас объект давхцдаг үе байна. Өөр арга байхгүй байдаг. Гэхдээ би өөрийнхөө явж байгаа кинонд болж игэл объектууд давхцуулахыг хүсдэг. Яах юм те гоё газрыг дахиад өөр газар олъё л та. Тэгэл юмгүй юм шиг ингээл. Тэгээ кинод чи хитэн бийнэ тойроод гойчдөг байхгүй. Ганцхан та тэр хэсгийг авсан шүү дээ. Тэр хүний дугаар байна уу гэдэг. Тийм. Тэгэл яг хиндэ өгдөг байсан сүүл рүүгээ би болсон. 2-3 киноны зургийн дарга над руу ирсэн байхгүй. Талаанд энэ ороод ажиллах байгаад хаар тий адилхан байна. Тэгээд дээр нь миний дүнэр наа газараасаа киногоо гоё болгоно, гоё объектыг олно гэж цалингийн авсан бол миний дүү өөрсдөө хайгаач. Миний нүдээр биш. Бэлэнчлэх гээд байна шүү дээ. Бэлэнчлээд байгаа байхгүй. Ахыхаа нүдээр биш та нар хайлтаа. Яагаад би энийг хэлдэг вэ гэхээр би тэр олон киноны объектуудыг олохын тулд бид 30 луур тоочг дээр хэдэн өдөр үүрээр, хэдэн өдөр шөнө, хэдэн өдөр төгжрөл байх 3-4 цагт Улаанбаатарыг тойрсон гэж санана. Тэгжиж уран бүтээлч өөрийн гэсэн ирэл хайгуултай өөрсдийн гэсэн тэр шинэ хуучин байшин барилгуудыг бүгдийг мэддэг байхгүй. Тийм үстэй. Тэгэхгүй тэгэл кинонд гээл хөнгө дахиад тэрэг өгч гэдэг чи бэлэнчлэх. Тийм. Бэлэнчлж болохгүй. Тэр чи хүний юмар юм чинь. Өөрсдөө бас хөлсөө гар, хөдөлмөрөө гар. Яг тэр киноныхоо зохиолыг үз. Зураач чи юу хүсэж чинь чамд гаргахгүй өөр санаа оноос гаргалт. Найруулагч заримдаа энэ объектт нь яг тэрийг нь олж болно. Залхуур бол олцсон болгоцсон гэдэг. Тэгэхгүйгээр арай гоё өөр орчин байна гэж би үзүүлдэг. Тэгэхээр хаа та наадах болгож чадна гэвэл окей гээл. Тэгэл яаж байгаа л болгодог л байна. Тэгвэл уран бүтээл гэдэг чинь бас гоё хөгжин өстэй. Хийж байгаа найруулагч зураач нарт гоё санагдана өстэй. Тэ? Тийм байх ёстой л юм шиг санагдаад байгаа. За ганцхан ахын одоо зургийн дараагаар одоо өнөө хүртэл ингэж ажилласан маш олон кино байгаа. Хамгийн их хэвээр шүүс шахаад бүр нэрээ үнэхээр шантармаар байсан кино аль кино? За хамгийн анх бол цаг үетэй кино гэх юм бол шантраад би машиндаа ганцаараа өөлөө явжсэн кино бол 30 л толгойч ачгаа. За дараа нь цаг үе хэцүү үед өвөө entertainment-ийн маань нөөрөөс нэгийг хийсэн. Ой ямар амар байсан санаа. Комедийн үе. Бүх юм хаацсан үе. Тэгэхэд тэд нар зураг аваал. Би амхандаа зогсоочгүй гिचээгээл яваал байсан. Тэгээд нөгөө нэг ядж байхад тэр чинь нөгөө нэг драмын театрын хажууд нэг шүний газар зураг авах хэрэгтэй байсан чинь битүү цагтаа хамгаалтууд. Яасан бэ гэсэн чинь ковид гарцгаа. Яа тэр дундалд яг дайнд явж байгаа юм шиг л бас л нөөрүүлс нэгийн юмуд бэлдсэн штэ. Тэгээ миний ганц өстой нэг хугарсан би нөөрүүлс кинон дээр би хаавал үнэхээр олчтаагүй. Ягаад гэвэл тухайн үед нөгөө ковид байсан. Тэгээд дээр нь бас санхүүнийх нөгөө түрээс жоохон бага байсан учраас би үнэхээр дийлээгүй. Тэгээ манай дүүнөр өөрсдөө олсон. Хаяа тийм бас фейлдэх үе байна бай. За тэгвэл зөвхөн асуулт асууна одоо. За тийш. Зөвхөн асуулт. За зарим аха хуучны кинонуудыг хуучны цаг үеийг харуулсан кинонууд дээр орчин үеийн юмнууд байж идэх те нэг юм арайчтэй гэдэг ч юм уу. Эсвэл юу гэдэг тийм нэг юм зургийн дарга нэг муу ажилласан киноныг илт мэдэгдэн шүү дээ. Энэ бол те. Зургийн дарга нь хамгийн муу ажилласан Монгол кино юу вэ? Орчин үеийн. Орчин үеийн одоо цаг юм. Та хараад чаваас тэ энийг ингэж зохицуулчихгүй. Байдаг юм. Тэгэхээр сүүлдээ ингээд нөгөө ер нь бол сериалууд дээр л их харагддаг шүү дээ. Сериалууд дээр л тэр их харагддаг. Тэгэхээр одоо яг тийм муу ажилласан кино гэж бас байх. Яг санаанд орж ирэхгүй байна. Ер нь бол одоо мэргэжлийн нүдээр бол аяг харагддаг уу тий? Тий, маш их харагддаг шүү дээ. Ер нь бол хуучны кинон дээр жоохон хаалган дээр л алуулчих гэдэг. Дийлэх хуучны кинон дээр. Хаалга гэхээр одоо бүргэд хаалганууд дээр л алуулчих гэдэг. Гэхдээ зураач нартайгаа сайхан яриад энэ бүргэд хаалгыг яаж аргалах уу, яах уу, ийх үү, наан давхар хаалга хийх үү гээд уг нь бол ярьчдаг байхгүй. Тэгэх юм бол бид нар бас төсөн мөнгө гаргаад дракон модоор доторхын янзлах ч юм уу тийм аа. Гэхдээ би бол хуучны айлуудыг бол яг тэр хуучны хаалга малгатай л олдог байсан. Одоо ингэдэж ш тахаа Богдхан гэдэг нэг кино байдаг тий. Богдхан одоо манай Чамберлин болдох болсон. Нөгөө юуны хийд болтой нэг юмны хийдийн урд юм уу та нэг хаалганы өмнө хоёр нөхөр яриа зогсож идэх байхгүй юу? Одоо хуучны цаг үе харагдаад шүү дээ тэр чинь.
ард нь штрикээр одоо би чам тайртай Би шаа зайр стаун гэ ваах юм бичсэн. Тэр нь ингээ би бүр ингээ зургатаар гайхчихсан байхгүй. Тэр одоо тэр объект хэний буруу вэ? Тэр бол тухайн үед яг объект нь Операторын буруу байна уу? Оператор аль альных нь л буруу байна шүү дээ. Тэр орчноо сайн хараагүй тий. Тэр жүжигчдийн цаана байгаа. Ер нь бол гэхдээ зураач нарт хамааралтай болох байхаа. Зураач операторуудад хамааралтай. Чи нэг юм хуучны юмны урд за энэ хуучин барилга байна ч гэдэг юм уу. Энэ нэг хийд байна гэж өмнө очил зураг авчичлаа. За хийд нь хийд ч юм байна. Хуучных нь хуучных юм байна. Гэтэ дээр нь орчин юмнууд байгаа даа байхгүй тий. Бүр ингээ штрикээр тэр дээр нэмэх нь дээр нэмэх нь вэ. Чи яг нөгөө чи нөгөө илүү бас нөгөө кинонд их дуртай илүү нөгөө өөр нүдээр хардаг учраас чамд тэр нь илүү тодорч харагдаад байгаа байхгүй. Би одоо гэхэд богдохны хит үтсэн юм аль хэсэг дээр байсан юм болоо гэж бас анзаарахгүй шүү дээ. Анзааргүй шүү дээ. Та нэг анзаарч үзээрэй. Хоёр нөхөр үүдэндээ гарч ирээд ярьдээ. Тэгсэн чи гардаг байхгүй. Гэхдээ хуучны цаг үеийг бол манай бачаахад яг хит шүү дээ. Яг тэр нөгөө өөрөө тэр цаг үед нь байсан цэргийн кино минь дээр харахад бол бачаах даав маавар хан маань нэг шууд ингээд одоо зарим зурагч нар бол ханыг ингээ заавал бодно шүү дээ. Тэгэхэд хийхгүй алсалтай байгаа хуучны орчин цагийн тэр байшингийн хан нь шүү дээ. Тэн дээр ийм сони ийм бараа өнгийн ийм даав маав ингэж тогтоочдөг байхгүй. Тэгээ ингээ хоол ингээд бүр цаадлын юм дээр хахад яг л тийм нэг ямар ч бичиг юм байхгүй саарл хан. Бас тийм арга байд юм тийм киноны аргачлууд байдаг. Тэр аргачлуудыг бол манай бадчаах бол гоё би бадчаахтай ажиллахад бол янз бүр шүү дээ. За окей. За манай ганзах за зургийн дараа ганзоо ахыг түр пауз аваад одоо жижигчнэр рүү орно. За яана. За. За тайзан дээр жүжиглэх гоё юу? Кинонд жүжиглэх гоё юу? Кино бол ер нь сайхан шүү. Яагаад тэгэхээр бүх насныхаа дурсамжийг үлдээд царай төрхнийхөө тий. Тайзан дээр ч гэсэн тайзан дээр ч гэсэн үлдэн. Тайзан дээр бас үлдэн. Одоо сүүлийн үед гоё бичиж үлддэг болцсон. Гэхдээ тайз болохоор яг үзэгчтэйгээ амьд харьцаатай байгаа учраас илүү гоё кайфтай. Илүү гоё. Ингээд яг үзэгчдээс халуун талаа уур амьсгал тэр алга ташна. Тухайн момент дээр тухайн момент дээр янзын гоё. За кино болохоор яг тэр тухайн үедээ л маш сайн тоглохгүй бол тэгээд хэцүү шттэ ер нь бол тэгэл. Гэхдээ ер нь бол аль урлаг маань тайзч гоё, дэлгэцч гоё миний хувьд бол аль алийг муу гэхгүй. Аль алинд нь яг 50% тий ер нь бол. За таны хамгийн хайртай дүр. Би одоо таны гол дүрээр болол одоо овжоо охтыг бол айгүй сайн тооцоо. Тэгин тий. Овжоо охтоос хойш гол дүр юу илээ гэ би бас юу. За би бол мэдээж овжоо охттой дуртай хайртай. Яагаад гэхээр Монголын бас нэг урлагцтай ийм шиг залуу инэдмийн жүжигчин гарч ирлээ шүү. Инэдмийн киноны гээд. Тэгэнгүүтээ дараа нь мөрөөдлийн үлгэн. Тий. Тэр бол бас тий. Гол дүр тэр кинондоо бас хайртай. Ер нь ингээл тэр хоёр байгаа юм да гэж байна. Гэхдээ мөрөөдлийн хүлгэн онгоц тайргүй хүнж байхгүй байна. Байхгүй. Монголчууд бол бас тэр чигээрэл үздэг гэсэн. Бидний бас хамгийн туртай кино штэ. Тий. Тэгээ овжоо охтыг үзэж явахд бол одоо дүүн арай жоохон байсан юм байна. Яг нэг 100% бас фокус тий. Угаа санал л да. Гэтэ бас яг нөгөө одоо төдий насны байсан бол бас арай өөр тус байсан баг. Тэгээд мөрөөдлийн хүлгэн онгоц бүр амар гоё яг нэг оюутны амьдрал тий. Тухайн цаг үедээ бас яг л тэр үеийн залуучуудын хайр сэтгэл нийгмийн амьдралыг харуулсан байна. Тийм. Гоё кино. Тухайн үедээ одоо нөгөө нэг кинонда бол тэр чи яг анх нөгөө DVD кайс гэж үүдэж шүү дээ. DVD-ний кино байхгүй. Тийм үү тий. DVD хэлсэн жижиг хэстэй кино. Тэгээд дуу оруулалт хийдэг. Тэгээд тэр баг миний хамгийн сүүл тоглосон ам барьсан кино, шуум хийсэн кино. Тэгэл тэрнээс хойш юм дандаа шууд синхро яваад эхэлсэн шүү дээ. Зарим нэг кинод өөрсдөө бас аман барина л та тий. Тийм. Тэр кинондоо бас их дуртай. Мөрөөдлийн хүлэн онгоц үнэхээр гоё юусан. Тэр овжоо огт чинь дараа нь 2 дугаар анги гэж гарсан шүү дээ тий. Тэгээ хамгийн сүүлд нийслэл хүүхэн дээр тоглосон. Тийм. 5 жилийн өмнө. Та нийслэл хүүхнээс хойш кино тоглоог байгаа юм. Тоглоогүй. 5 жилээс хойш нийслэл хүүхэн дээрээс тоглоогүй. Тийм нийслэл хүүхэнд гардыг шүү дээ. Уссан тий. Өссөн ингээ тий. Ер нь ковидын өмнөхөөс би ер нь хэдэн оноос хойш дэлгэцэн уран бүтээл бас яг ийм том дүр тоглоог удаж байгаа. Дандаа туслах дүрүүдэд яваад тэгээ сүүл рүүгаач кинонаас ярьж яана гэхээр за зургийн дарга байлгүй гэсэн зургийн даргаар хэсэг төлөхгүй ажиллаад ковидоос хойш ковидын өмнө тэр нийслэл хүүхэн яваа тэрнээс хойш ер нь бас өөрөө ч бас нэг кинон тоглохыг бас хүсэхгүй л байгаа. Одоогоор бас нэг жоохон арай өөр бас нэг аястай гарч ирдэм билүү аа. Сүртэй яваад. Яг нь 3 жилийн өмнө хийсэн кино байгаа. Одоо тэр оны дараа нээлттэй хийн. 3 жилийн өмнө гарчаад одоо юу? Зураг авалтанд хийгдсэн кино байгаа. Ямар кино юм бэ? Одоо Зэвийнхний Мад гэдэг кино байгаа.
Тэн дээр зүү төвшөөг нөө. Тий, төвшөөгийн тэн дээр мад гэдэг нэг шинэ кино. Тэр кино бас айгүй гоё кино. 100% дандаа юу зураач ажилт. Бодит объект байхгүй. Дандаа өөртөө объекттэй барьсан. За. Тийм өрнөц кино тэгээд бас жанрын үед ч бас их өөр сонин кино байгаа. Тэгээд би тэр кино гарсны дараа л өөр кино тоглоё гээл хүлээгээл гарахгүй байна. Шахаа. Өөр юм бодоод та гэсэн нөгөө ганзуу доогуур зураас фит буюу ганзуу доогуур зураас фит тэрэнд жоохон дурлцаад байгаа байхгүй. Тэгээд дурлал одоо бас нэг юм зорчоол тэгээл яах гал. Өмнөх нөгөө нэг тэмцээн дээр чинь та чинь бас шагнал авсан шүү дээ. Тэр чинь юу яа тусгай үргэлжлүүлээд шилдэг тавдан. Тэр чинь нөгөө нэг үгүй яасан шүү дээ. Тэр чинь бид нөгөө нэг таныг ингээд таа чи нэг юм том толгойтой бүдүүн байсан шүү дээ. Яг үнэ хэлгээ те. Хүргээл гиг фитнес болоо гарсан шүү дээ. Нэр халга болж ийсэн аа тий. Тэгсэн. Тэгээд яг нөгөө фитнес англи гэж байдаг байхгүй. Бод англиш минийх болохоор фитнес англи 50% биеийн харьцааны гоо сайхан. Тэгээд нөгөө үзүүлбэр байдаг. Тэгээд тэнд орсон гоё. Тэгээд би тэрнээс хойш бас холдож чадахгүй л байгаа л. Донтоол тий. Хажууг нь хөтлөгчөө гээл тэгээд хөрөм нараа хөтлчөөл тэгэл яваал. Маскийн нөгөө соёлын довтлогоо кинод шүү дээ. Тэн дээр таны хэсэг надад амар гоё тийм mind blow санагддаг байхгүй юу? Магадгүй хүмүүс тэгж ойлгох юм уу мэдэхгүй. Би бас зөв ойлгосон юм уу буруу ойлгосон юм уу мэдэхгүй. Хоёулаа нэг машинд явж байгаад ярьчихсэн те нэг юу яадлаа шүү дээ. Хоёр нөхөр ингээд нэг ламп барьчаал яваад хэлэх тий. Ингээд нэг салаа зам дээр ирээл аль замаар нь явбал хөгжихгүй, аль замаар нь явбал гэрэл асахгүй. Нөл метафор яваад нь шүү дээ тий. Тэнгүүтээ төгсгөлд нь ингээд лампыг ингээд хийгээд тэр нь пат гэдээ хасаад дуустдаг тий. Тэгээ би тэр киноны нэг трейлер дээр нь ч л одоо ингээд нэг уншижсэн байхгүй хүмүүс. Хоёр нөхөр л яваадах юм яагаад байгаа. Тий. Тэр ямар метафор байсан бэ гэхээр тэр ерөөсөн монголчууд одоо нэг соёлд нэвтрэх гээд яваад байна. Салаа зам ирлээ. Соёлгүй руугаа явах гээд, соёлтой руугаа явах юм уу? Ингээд гацаад тэгж явсараад хамгийн сүлд нь пад нөгөө нэг барьж явсан лампа пад хасаахад монголчууд соёл одоо соёлын туталгаа амжилттай хэрэгжиж монголчууд одоо соёлтой ард түмэн болж штэ тий. Тийм метафор байсан. Тэгсэн. Тэр найруулагч өөрийнхөө санаа байсан. Одоо тэр мөгийн найруулсан штэ. Халуун морогийн. Тий. Тэр найруулсан. Тэр нь яг өөрийнх нь бүр санаа байгаа. Ганцаа тэгээ би ч анхандаа ямар сони юм да яваад байгаа юм бол. За ганцаа зурагтай шүүхэл. За яваар алхаараа л гэдэг. За гээл тэгэл нэг лампаар алхаал. Тэгэл яг тэр угаас анх зохиол уншихад мөөгийнх өөрөө миний санаа шүү гэдэг. Би өөрөө энийг юм оруулнаа гэд. Тэр бас сонирхолтой. Зарим нэг нь ойлгодгүй мөө. Тий шууд ойлгоход бас зарим хүмүүс хэлсэн. Чи тэр соёлын давталгаан дээр яг юу игээ яваад байсан бэ гэж асууж. Ламп барьж тэгэл явд юм уу л гэдэг шүү дээ. Тийшээс мөөгийнхаас гарахааргүй санаа гарсан шүү. Байхгүйгээд жоохон муулчихдаг. За. Яг би нөгөө нэг одоо инидми кино ч угаасаа л нэг тэгэл ихлээл дуусна шүү дээ. Соёлын давталгааны нэг тэр нэг метафор наад тэр киног амар тийм мундаг кино болсон юм шиг санагдтiin. Зүгээр сул тал нь нэг жоохон арай л богинохын л байж тэл гэж боддог хгүй юм болоо тий. Жоохон богинохон шүү дээ. Цаг 20 минут ч 30 минут тийм байлаа. Хүрдэггүй лөө нэг мартчихээ дуусч тийм. Та одоо аим шиг кинод тустай юу? Гоё шүү дээ. Гоё. Би таныг мэдэн л дээ. Би ямар аим шиг кинод тоглосон юм. Би таныг аим шиг кинод тоглосон биш. Та ч одоо юм хардаг гэдэг нь шүү дээ. За сүнс сүгээ хардаг. Та ч бүр манай найзын багш шүү дээ. Тийм тэнгүүт одоо бид нар ингээд аим шиг киног үзэл за нэг тэгээ за одоо ер нь одоо юу гэмтэй баг бидний толгойд байдаг стандарт сүнс бол нэг тийм цагаан халааттай байна ч гэнэ үү тийм үсээ аим шиг кино гэснээр сүүлийн үед шүү дээ. Би согоомог үзсэн заяа. За согоомоо гоё. Тэгээ нөгөө юу бас хиний нөгөө доржогийн залуу бас өмнөх хийсэн аим шиг кино юу гэлээ. Нөгөө нэг цуврал байсан шүү дээ. Бас согоомогийн өмнөх цуврал юу гэлээ. Амьд ус амьдар гэсэн. Тэдэр хөөрхөн. Яагаад тэгэхээр нөгөө Монгол ахуйтай аим шиг кино чи ер нь бол дэлхийн аим шиг сайн хийж чадвал дэлхийн аим шиг киноноос илүү амар юм баггүй. Амар юм баггүй юу? Одоо тэр цаг үеийн ихнэр дээлтэй сүнс хүмүүс бол амар баггүй юу? Тэгээд дээр нь энгийн хөдөө явж байгаа зүгээр ингээд цагаан юм нисэх
гүүх барих гэдэг чинь бол амар ихгүй. Тийм болохоор надад тэр одоо тэр нөгөө нэг согоо мачмаас нэг лос савдаг мавтагтай холбоотой шүү дээ. Тэр чинь ч их аимшиг байхгүй. Тийм болохоор би тэр тиймэрхүү аимшиг кинод дуртай. Тэрнээс биш тэр нэг яг нэг тийм гинт нэг юм аамаа гэсэн юмд бол нэг үзэх дурггүй. Гэхдээ яг цочдаг кинонд бас дуртай. Гэхдээ миний хар багд үзээд зүрхэнд орсон кино бол хүн болгон ихэндээ ядуу алт амьлах цаг. Алт амьлах цаг. Анхны Монголын аимшиг. Анхны Монголын аимшиг кино. Нэг хэсэг сараагч хараал айц сүрээд идэв шүү дээ. Өөр кинон дээр гарсан ч гэсэн нөгөө сүнсэгч байна гэл нөгөө биднээсээ хүүхэд байх аимшиг кино гэдэг хөргөчөө онголгоол ингээд нөгөө гуриландаа өрч чадахгүй ингэж мөнгөж байгаа нөгөө амар тийм. Тийм шүү дээ. Тэр одоо ингээ харин түрүү одоо миний хэлсэн нөгөө нэг одоо дэлхийн сүнс манай киноны дэлхийн сүнс бол одоо нэг юм урт үстэй одоо цагаан палаачтай нэг юм хэцээ зарим нь бараг мөлхөж яваад тийм. Ер нь сүүгийн ер нь ямар байд юм бэ? Үгүй нэг айхтарч бас нэг бол сүүгийн харсан. Яг ер нь бол ийм бүрэлдсэн зэрэглээ гэж боддоо шүү дээ. Тийм л юм байдаг. Энгийн үед таарахад бол одоо ийм зэрэглээдсэн нэг юм явдаг. За нөгөө өөр өмсгөлөө өмсөх юм бол бас ингээд юм хүм айх юм бол бас нэг жоо арай өөр юм харнаа. Гэтэ чинь бүгийн нэвтрүүлэг биш үү? Тэгэхээр одоо Монголын одоо энэ сүүгийтэй кино хийгээд байгаа хүмүүс сүүгээрөө ер нь дөхүүлж гин үү? Уу яг хөө тэгэл угаасаа уран сайхан нэвтрүүлэг байх хэрэгтэй шүү дээ. Уран сайхан тийм байж ижил. Яг тийм бүр згэр юмыг бас ер нь бол тэр нь баг тэр алт амьлах цаг л ер нь дөхөндөө хөө. Амьлах цаг чинь л ер нь ийм сүмс юм яваад идэв шүү дээ. Яг хэлэхэд ер нь л тийм. Нөгөө хөгжөө нуучаа тий. Яманда хорогдол тий. Ер нь бол тэгэл яагаад тэгэхээр Монголд нөгөө хорогдол гэдэг чинь яг бид ахуйд байдаг байхгүй тий. Тэгэл яагаад л нөгөө алтан цав дээр юмд хорогдсон байна. Тэр хорогдсон юм заавал явуул энэ төр гэдгийг тэр чинь бидэртээ амьдралтай ойрхон болохоор ингээд жоохон зарц хэрэг. Та аимшиг киногүй би миний хамгийн сүүлийн асуулт нь тэр байсан байхгүй. Энэ яриаг гişүүлснэ. Би бодоол эдгийн. Тэгээ би алдарт хэлсэн шүү дээ. Тэгээд яг одоо тэгээд өөрийн гэсэн гоё кино продакшнд болсон юм жишээ гоё хүснэ л хийн. Гэтэ нэг тийм гоё аимшиг миний дотор бол байгаа. Ерөнхий нэг юм. Тэгэхээр би бас тэрийгээ сайхан алдарт ойлгуулаад тунгаан бодоод гэдэг шиг тийм. Ер нь бол яг болж бол маш сайн тунгааж бодож ижил хийхгүй бол сэтгэлийн үйлдэл хийч бол бас тийм шүү дээ. Их тийм харуулгатай биш байт юм болов гэж боддог байхгүй. Би одоо Монголын аимшиг кинонуудын сүнсгээр нэг амар бодолцсон тийм. Ерөөс ямар ч айх юм. Тэгээд ингэдэг те. Яг нөгөө манай Монголын аимшиг кино бас давхар юу вэ гэхээр нөгөө юугаараа л их айлгаад идэх те. Хөгжмөр их тон. Тийм. гэж юм гээ те. Тэгэхээсээ илүү яг тийм бодит юм чимээ шуугаан байхгүй. Тэр аимшиг гэдэг чинь ерөөсөө юм чимээ шүү дээ. Заримдаа ингээ хинт ч тохиолдонд чи ингээл санамсргүй ингээл орц руу орохол ингээл гоё цасан дээр ингээ алхаад ших гэвч гинт нэг ард нэг юм байгаа юм шиг байдаг шүү дээ. Тэгээ зогсоо эргээ харахад юу ч явахгүй. Тэгээ явахаар тэр цасны чимээ хөдлөний өөр хүн алхаад байгаа юм шиг мэдрэмж гэдэг шиг тийм юм байвал гоё санагдаад байдаг. Тэр алт амьлах цаг чинь тийм шүү дээ. Тэр алт үзэгт ингээ явах зүгээр юм дороож дураад идэг үстэй нэг юм. Гэ тэр мөр ингээ сонсохоор нэг арцаагаад байдаг шүү дээ. Надад тэг санагдаад байдаг. Харин тэгэхээр яг нэг юм сүнсээр ингээ сүнс гинт гарч ирэхэд дан гэж ая одоо jump scare явахгүйгээр зүгээр нэг тийм юм хүүцтэй тий нэг юм тэгж айлгуул. Тэгээд бас нөгөө Нандин Эрдэнэ кино шүү дээ. Тий. Яа тэр чинь бас амар. Тэр ээжээс бас амар байхгүй. Яг тэр чинь нөгөө Монгол ахуйн байгаа учраас харцсан сууж идэх. Тэгээ харчин суудчих ингэ зэнгээ явчихдаг шүү дээ. Яг тэр ээжийнхээс бодсон чи шууд нороо. Тэгээ ингээд толинд ингээ харагдаж шүү дээ. Тэр бас би зүгээр тэгж бодсон шүү. Тэр кино бол ингээд нөгөө харагдаж байна гэдэг чинь нөгөө их хүн чинь нөгөө өрн муу явахаар нөгөө сүмсээ тавьж өгдөг үү. Тийм зүйл бах л да тий нариулж байгаа санаа. Тэгээ ингээ хөрх ингээд ихийн сэтгэл санаа зовоод ингээ муу явж байгаа даа ингээд яана энэ минь яана энэ минь. Гэтэ Монголын хүмүүс ч ер нь эд хөрөнгөнд гэхээсээ илүү үр хөвгттэй айгүй хорогддог шүү дээ. Тийм үү. Сайн яваадаа биш. Гондуухан яваадаа, хэцүү яваадаа эцэг хийсээс амар тайван байдгүй гэдэг шиг л байхгүй да. Тэгээд би тэр одоо зүгээр тэр киног бодохоор тэр л юм байх таа л гэж боддог. Ер нь гэхдээ зарим кинонууд дээр тэгдэж штэ. Холливуудын кинон дээр ч гэсэн тийм байдаг үстэй. Аимшигын кино хэрнээ тэр нэг ямар кино л мама байлуу. Мама тийм. Хүүхдийг ингээ яхад сүнс ингээд амарлангуу болоо явчихж байгаа штэ. Амирлаад явчихдаг. Тэрвэхээ болоо тий. Юу ер нь бол яг зүгээр аимшигын гэдэг юм уу? Ер нь сүнсийг одоо нэг жоохон тийм яг нэг утга төгөлтөр тий. Логиктой тийм гоё том агуулгатайгаар яг нөгөө саяын таны хэлэх шиг одоо өрн муу явахад ингээд хорогдоод
тэгээд амьрлж чадахгүй байна гэж. Тэр талаас нь нэг харуулсан гоё кино байвал тий. Гэхдээ сүнс гэхээр л яах гэж ингээд нэг хүн заавал ингээд нэг ардан зогсож ийсэн нөө. Гэл тий. Тэгээд сүүлд 2000-ад онд болохоор манай Сингегийн тэр кино амар шүү дээ. Девачин төрөх шат төлөө тий зам билүү. Зам. Тий. Девачин төрөх зам баха. Бас нэг жоохон драм кино шүү дээ. Гэтэ тэр чинь бас гоё үйл явдалтай. Хайр дурлаасаа болоод явж байгаа байсан сүнс тий. Тэгээд тухайн үедээ тэр кинод чинь Сингэ чинь бас амар ямар Тэнгис кино тэр Тэнгис чи ялалт кино гэж байсан шүү дээ. Ялалт кино театр байхад ийм кинороо ороход тэр киног үзэхэд ороход л айчдаг байсан. Яг тэр ингээд ийм цагаан даавар ингэ шууд ийм урт ус унжуулаад аноос хүртэл тийм байсан шүү дээ. Яар амар тий. Тийм байхаар чинь тэгэхээр хүн үзэхээс явах. Тийм шүү дээ. Тэгээ хамгийн гол нь нөгөө тэгээд яхав дээ манай Монгол кино маань илүү тэр талаас нь хийвэл илүү их хүнд хүрэх юм болов гэж боддог. Ягаад гэх нөгөө эргэж төрдөг төрөл үнэхээр байдаг учраас тий. Тэр мэр тал нь ингээд нөгөө нэг төрлөө ингээд яриад яваад идэв шүү дээ. Тиймэрхүү юмараа бас хийвэл бас гоё юм шиг. Хамаг идээг алдчихваа. AI production дараагийн киног яриа сууж нэтээр алдрах бол яг үзээ сууж байгаа шүү. Энэ одоо юу аим шиг яриад байгаа юм бэ гэдэг. Дараагийн киног ярьчлаа гэдэг. Яа тэр амьд Девачин төрөх зам гэдэг тэр киног тухайн үед хориглож исэн гэж тэр үний юм уу? Та тэрийг мэдэх үү? Мэдхгүй. Хориглоо бараг л устгахчлаа ч илүү нэг баах юм ярьжсэнээс сүүл YouTube дээр ороод ирсэн. Маркетинг байсан юм болов эсвэл тухайн үе. Тийм болоо. Амар юм яриа. Тэр бол үнэхээр амар байсан юм чи. Тэн дээр чинь гэхдээ яг үний хэлэхэд бас нэг амар сүнс харагддаг шүү дээ. Нөгөө энгийн сүнс гэдэг. Явж чадахгүй хайртай өндө хоригдсон үний сүнс гэдэг байхгүй юу? Тэгээд гэрийн майжаал бас юу вэ? Гэр майжиг мэлтгэж. За окей. За одоо ах нь бол альч жанр руу хувирна. Аимшиг юм ярьсан чинь аимшиг юм их айгүй муухай амар ярьдаг юм биш үү та ч нөгөө ялалт ахыг нэг амар зочиодог шиг нэг зочиох гээд байгаа ч юм нэг би чинь тэгсэн амар зочиодох юм шүү дээ. Өөрөө юу? Бас тийм. За Монголын хамгийн underrated буюу дутуу үнэлэгдсэн нэг кино. Илүү үнэлэгдсэн нэг кино юу вэ? 2000 оноос хойш. 2000 оноос хойш шүү. Та яасан тойроод өнгөрнө гэж бодсон оо. Дутуу үнэлэгдсэн кино. Миний хувьд үстэй тий. Таны л үү шүү дээ. Би яг үнэлгээд юугаа. Одоо энэ нөгөө кинонд хадмар яваад байгаа чимээгүй хотын жолооч. Тэр бол өстэй амар гоё. Тэр угаасаа одоо ингээд шагнал авсныхаа дараа л нөгөө IPTV-гээр гард юм билээ л дээ. Тэр кино заавал үзэрэй л гэж. Тэр бол бас их өөр гоё кино. Танаа AI-ийнх яас наатгаж нэрлэгээ тохирчээд ирсэн. Үгүй тохироогүй. Яг тэр би өөрөө зургийн дараагаар явсан байна. Тийм үү. Тийм. Яг тэр бас би тэр зургийн дараагаар явахдаа тэр кинонд чинь найруулагч маань өөрөө одоо гараагүй киног одоо ярьж болдго юм болов юм болоо. Тэгтэл ер нь бол өгөхөд баян хоос нь ялгаагүй гэдэг шиг тий. Тэ. Алтан саунд одоо алтан хайрцагт жорноо тэгэл юунд жорноо гэдэг шиг л тийм хамаагүй гараагүй нэг ярьж болохгүй бах. Зүгээр яг зургийн дарга гэдгээр анх удаага үхэлтэй кинонд маш олон масс цуглуулах. Хүн оршуулж байгаа хэсэгтээ монголчууд ирдэггүй юм билээ шүү дээ. Масс ямар ч кино үйлдвэр дээр ингээд нэг юм хавцдаг хэсэг байдаг байхгүй яг л нэг орш шарил битцсэн байгаа шүү дээ. Химж шарил тий. Тэгээ хайрцаг морьцтой. Тэгээ кинонд орё морь бурхан минь гараа явчих хүмүүс. Тэгээ масс олдохгүй. Тэгээ хайрцаг дотор орох хүн олдохгүй. Яг үнний хэлээ би өөрөө л орсон. Тийм үү? Тас ингээ би орё. Тэгээ яг нэг киноныхны бас нэг найруулагч шиг өөртөө дом байдаг шүү дээ. Ганцаа тэр нэг миг тавьчаарай. Цээж тэр нөгөө барьж байгаа зурган дээр бас нэг хөмсгийн нөөрлөхчөрөө гээд. Тэгээд тийм бит юм уу? Тийм бас дом хийхгүй болохгүй шүү дээ. Яг өөрөө шатшил. Тийм үү? Та өстой яг гоё хүмүүсийн мэдхгүй юм хэлээ. Би бас анх удаа сонсч байна. Одоо хүмүүс ингээл нас орсон юм зураг яг би нөгөө сүнчтэй болохоор гэдэг юм уу яадаг юм. Ер нь гэхдээ киноныхын дийлхийг мэдэх ёстой л байх. Би бол одоо чинь бид нар дандаа шарилын хэсгээр дандаа оршуулган дээр зураг авах хийсэн байхгүй. Тэгээ эхэндээ яг зарим нэг ингээд юм шагаа магаандаа ингээ хөөмө төрхүүлжсэн. Тэгээ сүүл рүүгаач бид нар нэг олон оршуулган дээр зураг аваад тасцсан. Оо яхаа одоо тэгээд та байгаа юм чи барыг болчих штэ авах нэмэрээ тэгээд авсан. Тэгээд нас орсон хүмүүсийн зураг авах заавал нөгөө нэг нүдийн ч юм уу те. Бас юм өөр болох ёстой байдгийн миний тэгвэл их зүгээр. Тэгээ би бас тэрэгч өөрөө ч мэдгүй сэргээд гисэн чинь энэ ганцоогийн энэ дээр нэг миг тавьчих гээд яаж бас чи биш шүү те би нэг шиг гэдэг. Тийм байж шүү. Тэгээд ингээд миг тавиад нөгөө зуул асааж байгаа зураг шүү те. Тэн дээр заавал нэг юм өөрчлөлт хийх ёстой.
Наач систем юу юм өстой. Тэгээ ер нь зарим хуучны киноныхан бол мэдж байгаа байх гэж бодож байна. Сүүлийн үеийн залуу урамтэлчд яг ориг зургийг ингээл тавиалга юм шиг харагддээ шүү дээ, тийм. Тийш дээ. Би бол өстой анзаарддаг юм байна. Ямар ч байсан эвгүй л байдэн шүү дээ. Яг ингээд зургийг тавиал хэн ч харсан юм зурлах цаацсан тийм. Хэн ч харсан юм. Хэн ч харсан эвгүй. Тэгэхээр нэг юм өөрчлөсөн багт бол Манусын зураг яах вэ? Тэгээ зарим тийм сүжигтэй жүжигчд байдаг л да. Яа, энд ормооргүй байна гэдэг мэдээ яах гэж жүжигч юм бас уг нь орхол ёстой л. Тийш яг тэн дээр л тэгэл тийм нэг юм оруулчих л ёстой. Хөөе шахаа энэ одоо янз бүрийн тахилга маглахтаа уул мууланд зураг авахаар бол гэдэг ч юм уу. Эсвэл нэг юм том хааны дүр мөрч гэдэг юм уу. Тэгээ баатрын дүр мөр тоглохын өмнө ихвч ингэж аргадаж маргадаг гэж яриа бас байд юм билий. Тэр үний юм уу? Тэр байлгүй яах вэ? Бид нар ч нөгөө Монгол киночод ялангуяа хуучны киночод айгүй их тийм юм байдаг байсан. Тэр газрын тэр модыг авснаас хойш тэр групп тэгсэн гэсэн ингээл янз янз яриа байдаг шүү дээ. Тийш дээ нөгөө говийн зэрэглээ. Говийн зэрэглээ бол дандаа л байнга яригдчихийдэг. Бас өнөө худлыг бол мэдхгүй. Тэгэнгүүтээ миний хувьд гэх юм бол одоо ингээ газар шороонд зураг авалт хийх юм бол одоо жишээ нь Хад жаргал гэдэг кинон дээр бид нар чи ингээд бүхэл бүтэн хүнийг оршуулад бас ингээд нэг чулуу молоо тавь явчихж байгаа шүү дээ. Тэгээд түнхүүдээ тэр одоо мэдээж л нэг тэр овуулсан чулуу молоогоо бас тараа. Тэр чулуугаа аваад өөр тийш нь хаян тэгээд тэнд нь бас газар л ус дарагдах юм бас байхгүй болохгүй шүү дээ. Ер нь бол манай киноных бас тийм сүжиг бол байгаа. Сүжиг хоёр аль аль нь байгаа. Зүгээр ч нэг зураг аваад явчихдаг юм бас биш юм байна. Болохгүй. Тийм байж зургийн дарга хүнээс сонсох юм байна л да яа. Тийм юм бол тэр мэрийгээ бол бас яах янз янзын нэг амар зураг авалт хийж явах нутгийнхан дэгдэж та нар ч гэсэн болохгүй догшин газараа буруу зураг аваад ах юм аа тий халаа хитаа аваад ах юм аа чи тийм шүү та нар бас юм хүмүүс уншуулхаа бодорой гэхээр окей гэл тэгэл тэр газрын фотос холох юм бол газрынхан тэр ламан дээр очиод сайхан юм хүмүүс уншуулах бариулах юм бол байна. За тэгээ хөдөө гадаа ялангуяа уран бүтээлч тавьж хахад бас алтан шар замыг бас даах тий кино группээ оруулж уншлага номонд оруулах юм ер нь бас их тал их олон юм хариуцсан байна. Бүх юм даага явчих. Тэгээ заримдаа ганцоо бороо орох гэдэг бороогоо зогсоолч шиг би одоо хайшаа юм бороо зогсоод юм ч юм уу юу чи тэгээд бас их сонин штэ. Нөгөө ягаад тэр ярьж байгаа нөхөр нөгөө бид нар Холливуд амраа бид нар нөгөө Япончууд, Францчуудтай хамтарч нэг олон улсын киноос явахгүй юу? Цэцэг юм батгалаад арангаа зураг авалт хийсэн. Тэгээд тэр үед айгүйх бороотой жил байсан. Тэгээ нөгөө санаа дагдаг юм уу яадаг за чи тэгээ нөгөө амраач яаж яах энэ манаа ганцоо сайн бөө бидний бороо мороо дайрахгүй ч гэсэн үгээ хилцэн ч юм уу яац нэг Японы хариулагчтай байсан. Тэгээд зураг авах гэхээр л тэнгэр бүүдэх миний бүр сэтгэл зовчдөг. Нөгөө гаднах яг хугацааныхаа дагуу авдаг шүү дээ. Яана бороо орчуулсан Монголын бороо ч цаг нар байхгүй шүү дээ. Яна гэл санаа зовоол гардгийн. Тэгэл ашгүй ачаа бараагаа авал зураг эхэлж ийдгийн. Тэгэл жоох шивэрсэн чинь нөгөө Японоч ганцсан бороо гохны юм. Тэгэл хөөх би нэг сэтгэлийн бодоос нүдэн дээр нэг сүү өргөдгийн. Тэгээд яг гоё. Тэгэл хөөх нэх хайхтар цэлмэхгүй нэг уучраад тохиол бүрдэн гэдэг шиг гоё зураг авал дуусаад зураг дууслаа сатасгараал өгнө. Ашгүйтэй тэгэл. Тэр чинь тэгэл нөгөө Монгол хүн чинь өөрөө нөгөө байгаль юуны холбоо гэдэг шиг бас тийм тэрдээ шаналж байгаа хүнийг бас юм сонсоод байгаа юм шиг өөрхий тэгээд тийм шүү дээ. Манай бас нэг юм бөө найз өгөхгүй юу одоо саруулгүй ингэ найз үү. Би тэр найзтайгаа юу нэгэр найз хажууд байхаа нэг цаанаа нэг юм сэтгэл нэг юм юу дулаахан баваас дулаахан дээрээс нь ингээд юу гэмтэй нэг юм хүмүүстэй байгаад идэв. Танаа крүүийн кино группийн жуурыг нэг л тийм л мэдрэмж. Тийм ер нь бүгд дор бүрнээ өөр өөрийн гэсэн гоё нөгөө сүсгтэй. Ягаад гэхээр одоо кино мотор дуграл сүү өрөхгүй мотор зурлна гэдэг юм шиг тий. Тэрийг мэдгүй. Мэдгүй шүү дээ. Яа киночтой. Олон киночтой ярьцлага авч тийм нарийн ширээ юм асууж ил та. Энэ одоо ийм хүн ирсэнгүй л дээ. Одоо нөгөө сүү тусаахаар ингээ нөгөө сүү өргөдөн шүү дээ тий. Мотор сотор дуурах га киноны эхлэхээр ихний мотор дуурна шүү дээ. Тэгэхээр нөгөө найруулагчаас шалтгаалаад нөгөө морин цагт эхлэх үү эсвэл туулаа цагт эхлэх үү гэл тэр өөр өөрсдийнх нь нэг тийм хэв маяг байдаг байхгүй. За тэгэнгүүтээ мотор дугарлаа гэж сүү өргөхөөр тэр киноны зураг авалт амар удаашрдаг. За яагаад гэхээр үштэй нөгөө мотор зуурна гэж байдаг. Тэгээ заавал кино эхлэхэд хатуу юм өргөж мотор дуурдаг ёсон тэр байхгүй. Тэгээд ингээ дандаа дийл киноны мотор дандаа л бүгдээрээ нэг юм барьсан тэр чинь нөгөө сайхан хангаад хийгээ бас баярлуулах тэгээд ажил хурдцтай явах гээд сүү яхаар нөгөө нэг моторнд чинь нөгөө сүү орохоор ингээд зууралт гэж ярьдаг юм байлээ. Энийг бол дийлэх киночд манайчд телевизийнхэн ч мэднэ.
Өө таач бүрс. На кино ч баг шинжлэх ухаан юм шүү аа. Тийм шүү дээ. Уг нь бол Баг философи сони шүү дээ. Ямар сони тий. Тэгээд үүргэн байна. ер нь манай киноных ер нь угаасаа тийм тодорхой хэмжээний тийм сүсэг байдаг, өөр өөрсдийн сүсэгээрээ байдаг байхгүй. Тэгэл энэ тийм хөдөө одоо натурын кино зураг авалт эхлэхэд заавал тэр газрынхаа нөгөө хангалтл хийдэн бас баярлж талархах нөгөө өргөл барьц те юу гэдгийг тэр мэрийгээл сайхан өргөж нутгийн зоноос нас суугаад одоо будаа өрөх үе өргөдгийг нэ тэргээл бас байна шүү. За тэгж тийм ажил аягүй гой сайхан явдаг байхгүй. Тэрнээс биш нэг бөөмөд бол биш шүү. Яг үний хэлгээд ерөөсөө энэ кино урлагч цаанаа бас аягүй асар сонин юм байдаг байхгүй юу. Тэг хүмүүсийг амархан энэ хідэн нөхдүүд нийлээл гэл кино хийчлээ гэдэггүй шүү. За окей. За юу яана? Киноны гой сайхан юм тийм байна. Тийм байна. Гой сайхан юм өстө зөндөө сонсч шүү. Яриагаа дуусахгүй шүү. Тий дуусахгүй. Хоёулаа чи underrated overrated дээр явж байгаа. Тэр яг уу тэгт яасан гинэ. За одоо хамгийн илүү үнэлэгдсэн кино. Одоо нөгөө түрүүний таны явуулсан шиг нэг жоохон шийтдэг кино байгаад идэг. Тэгсэн чи хүмүүс амар их үзэл амар их ийм таны одоо мэрэгжлийн үний зүгээс бол хитрхи их өндөр үнэлэгдсэн кино байх ёстой гоосоо. Тийм киноч та байхгүй шүү дээ. Одоо тэгээ би харин бас нэг наадах нэг жоо яг үний хэлэхэд чи бол одоо тусгаад урамч энэ дэр нэг гоё намайг орхицгоо гэх. Тэртээ тэргүү тэгээд сайхан кино болно гэж бүх уран бүтээлчдэл ингээл яаж байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө тэр зовлонгийн мэдээ тийм хүн болохоор бас яг тэгээ хэлчихээр яг киноч нэг яхад нэг гомдчих гээд байна. Яг тийм кино бас миний явсан кино донд ч бас байгаа яг үний хэлэхэд. Өөс 70-даа гэсэн кино маань алдгүй. За энэ ч бүтггүй байхаа гэсэн киног ингээд хүмүүсгээ үзчихдэг тий. За тэгвэл нэг юм асаа. Газ сайхан кино болыг гэхээс илүү газ нэг 5 цас хийчихээсэ гэдэг кинонууд хэрэг байдаг вэ ер нь? Байгаа шүү. Шууд мөнгөө бодоод баг төсөвтэй юу? Байгаа. Төсөв багтаа биш гэхдээ. Төсөв багтаа сайн кино зөндөө байгаа шүү. Зүгээр ерөөсөө л мэдээж төсөв нь мэдээж бага л байгаа. Гэтэл зүгээр шууд 2x 3x хийчихээ. Газ мөнгө хийгээд нэг газ нэг хийчихээ. 5 цас хэрэг болоод ингээд хийчдэг кинонууд ер нь хэрэг байгаа. Тэрга байж л байгаа шүү дээ. Угаасаа тэрийг бид нээр хэлүүлдэг хүмүүс мэдчихлээ шүү дээ. Үгээс ямар хурдаг. Тэгэхээр нөгөө нэг кино хосч болгон тий. Одоо тийм манай монголчууд ч яахтай манай урлагийнхан ч яахтай байгаа шүү дээ. Тийм юм байна. Тэгэхээр яг нөгөө хүн болгон уран бүтээлч болгон нөгөө нэг сайхан кино хийчихэд гэж боддог гэж одоо та нарын л өгөхгүй яг үнэ. Үзэгч бидний хувьд бид нар бол тэрэнд итгэдэг. Зарим нь бол үнэхээр сайхан кино хийчихье. Одоо зөвхөн нөгөө таны нөгөө 37 дугаар точигт явлаа гэдэг шиг шар махтагаа хатаж тэр киноны араас явж штэ. Зарим нь бол зүгээр л яс IPT-д ороод 5 цаас хийчихлаа. 1000 төгрөгөө 2000 болгочих гэсэн байгаа л тий. Тий. За одоо нэг манай нөгөө нэг инх сайхах ороод надад гоё санаа хэлж ирсэн юм. За. Хизээч мартагдчихгүй киноны сцен. Наач ясаа гоё санаа тий. Маш гоё. Тэр кино сайн муу кино байх нь хамаагүй. Гэтэ тэр сцен таны бодлоос гардгүй нэх гоё тийм сцен. Монгол киноны. За, ер нь бол яг энэ сценүүд биш үү? Хуучны кинонууд бас их байдаг шүү. Тийм. За, сүүлийн 2000-ад оноос хойш тийм мартагддаггүй сценүүд одоо бас зүгээр бодъё, тий? Тийм, бодъё. Хуучныхаас бол ярих юм бол зөндөө байна өө. Одоо тэгэл би чамд хайртайгаа сахуулаад байгаа шүү. Тийм шүү дээ. Би чамд хайртайгаа сахуулаад байна. Тэгээд одоо миний зүрх сэтгэлд бол тэр алт амьлах цаг байна. Чи мартагдахгүй л хөрөгчөөгийнхөө хүмүүс суудаг юм киноноос тийм ингээд суудаг нь байна. За тэгээд тэр нөгөө тухайн үед бас нөгөө обжекттой зэрэгцээд Батүлзайхын нөгөө зүрхэн шимс үг кино амар гарч ирсэн шүү дээ. Яа нөгөө мөн чих хүлээсэндээ гэж хэлэхэр тэрэг заримдаа ботхоор л нэг юм сони юм гомдоод байгаа юм шиг гол зураад байгаа юм шиг тэр бас байна. За тэгээд өстө гой сценүүд хэлж шүү. Тэгээд өөр чин хүн хүний л нөгөө хоногсон юмнууд ондол байдаг баг л та тий. Тэгээд гоё тэр тань руу нүүж явны кино байна. Тэр бол өстэй төвсглийн тэнд бүр 2 3 сцен шүү. Нэгч биш шүү. За тэр нөгөө нэг ингээд нэг хүүхдийн нэхрэлээд нөгөө ээж нөгөө хүүхдэд харамлдаг гэсэн юм. Тэр байна. Тэгээд тэр өстэй гол зур. Тэр өстэй бүр өстэй гол зурд шүү. Тэгээд тэр нэг юм халамцуу сууж идэв шүү дээ. Тэр нөгөө ганцаараа сууж идэв. Тэр ягаад ч юм тэр нэг эр хүний бас нэг бас тэр чинь бас нэг атсан шалаанд ороод байгаа хөөхгүй тий. Тэр нэг юм бас байгаад байдгийг шүү. Тэгээд төгсгөлт нь тэр ингээд гүүгээл ирж байгаа. Сангийн хахаалт тэгээд нүүй даах уу гэл гэдэг хэсэг бол ёо бас гоё урнаа гоё хэсгүүд байгаа.
Тэр кино өөрөө тэр чигтээс уран кино тий. Амар гоё кино. За тэгээд сүүлийн кино гэх юм бол одоо би оюутан байх үеийн киноноос бодъё л да. Бидний оюутан дүнгийн төгсөн байхад тавилан гэж сайхан кино бай. Би хүлээн амраа ахын доо. Тэр ингээд нэг ийм алгаатай ингээд гүйдэг ч юм бол хонигссон шүү дээ бас. Хоногшоол баг гэдэг үнэхээр гоё байсан. Тэр байна. Ядуугийн золны шалан доороос. Яа. Тэр амар тий. Тэр бас all time биз дээ бас тий. Тэр нэг инээтэйч гэмээр юм уу? Зүгээр нэг юм хэлэхгүй. Ядуугийн зовлон бидний оюутан байхад хийгдсэн шүү дээ. Амар кино шүү дээ. Тэр бол үнэхээр бас аимшиг кино шүү дээ. Тэгээд тэрний дараах нэг манай нэг найз найруулагч мөрөөлгөл гоцны найруулагч Батбаяр гэж заллууд маань юу хийсэн? Зүрхний төлөөс гэх кино хийсэн байхгүй юу? Манай Золбот ахын тоглосон тухайн үед бас гарч ирсэн. Зүрхний төлөөс миний хамгийн анхны оюутан байхдаа тоглосон жижиг дүрийн кино хэсэг байхгүй юу? Нөгөө нэг таран шаны хөвгт болоод нэг бицгээ шалтан солиорол гарч ирдэг гэсэн үед. Тэгсэн чинь тэн дээр нөгөө залуу хосууд эмнэлгээс гараа яваад машинтай явдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр машин тухайн үед ядуугийн зовлон кинонд явж исэн машин юм уу? Кино урамтэлчт нь анзаараагүй юм уу? Яа юу? Би амар сони. Тэгээд нэг эмнэлгээс гараад аваа явсан гонигтэй хэсэгч байлуу. Тэг ингээл машин хөдлөөл явдгийг. Тэгээ явсан чи яг машины хойдлын суудлал дээр, хойдлын цонхон дээр ядуугийн зовлонгийн нөгөө эндээс гарч ирдэг сэлэнгээ их чинь нөгөө нүүрний маск нь яг ингэ хэвтэй байждаг. Яарэ. Тэгэхээр тэр ойрхон хийгдсэн кино юм шиг байгаа. Тэгээд би гайхаж хараад тэгээд тэгээ тухайд монтажж болохгүй хэсэг байсан юм уу тэгээд яг хаа тухай жимс хүмүүс кино нэг үздэг байсан шүү дээ. Одоо тэр зүрхний төлөөс байвал та нар тэр нэг машинтай хэсгийг хараараа заяа. Тэр ичээсээ яг жигтэй олж үзье тий. Тэрний хойно ингээд яг кинонд нь орцсон юм уу? Кинонд нь орцсон байхгүй. Пүүрөө. Ямар амар юм бэ? Тэгэхээр тэр хүмүүс анзаардаг. Яг хөө тэр хүмүүс анзаардаг баг. Би л зүгээр энэ юу юм бол гэдэг ингээд анзаарсан ч гэж магадгүй. Гэхдээ яг тэр маск явж ирсэн тий. Тэр маск явж ирсэн шүү. Йой. Тэгээд бас биднээс үед чинь бас гоё киногсэн удирдахч. Харин удирдахч гэж киног би өстой үзэж байгаа юм бэлээ. YouTube дээр байгаа хаа. Тийм үү? Удирдахч ёо тэр тухайн үед чи яг л 3 жилийн цэрмэр байсан шүү дээ. Тэн дээр тэр шүү дээ жинхэнэ нэрээ амраах тэр тий. Гоё кино шүү дээ. Тэнд чи анх л удаа баг тухайн үед бас нэг таж нүчгэлсэн. Тэгээд нөгөө нэг жинхэнэ фиттэй хоёр жүжигчин гарч ирэх хэрчтэй Монголд. Тэр бол тэгээд тэр энэ малгай энэ цэрэг хувц цонор чинь бас тэгээд боги хин амраа шүү дээ. Аасан ч гоё зогссон тий. Тэр киноос их гоё кино шүү дээ. Ягаад би тэрийг сайн мэдэж байгаа манай нөгөө Кодсын дээд курс ах 75 экватор гэж залуу найруулсан. Тэрний найруулсан зүрхний төлөөс кино байхгүй. Тэг би их ойрхон игдсэн юм байна да. Эсвэл яасан юм бол нэг тэр кинонд явж исэн машины төр гуугаад тэр хэсэгт оруулсан юм болов. Тэгтээ нөгөөд нь анзаараагүй. За ганцхан хувьд одоо ингээд 4 жил кинонд дээрээс тоглосонгүй гэж штэ. За ер нь одоо кинонд цааш ер нь тоглох юм уу? Одоо яг бодсон том дүр байгаа юу? Эсвэл ер нь бол мэдээж чинь та чи жүжигчин суурьтай хүн шүү дээ. Жүжигчин хүн чинь ингээд нэг өөрийн гэсэн ийм дүрд би нэг тоглох юмсан гэсэн эсвэл тоглондоо гэд бодсон байгаа. Тийм бол дүр бол байгаа таны дотор бол. Яг энэ хугацаанд бас киноны яг саналууд ирсэн л дээ. Ялангуяа тэр нөгөө нэг 2 жилийн өмнө нөгөө нэг жимэн хасаад ингээд гинт турхаа болоод нэг энэ ясмаас гараад ирэхэд их гой саналууд ирсэн шүү дээ. Эсрэг дүр зарим нэг кинонууд нь бас нээлттэй хийцэн л байна. Гарч ил байна гэл. Тэгээд тухайд бас нөгөө нэг жоохон амжихгүй байгаа гэсэн юм а. Яг нөгөө хувь нөгөө нэг арг гэрлэг гэдэг жоохон бас яваад байгаа юм. Одоо нөгөө хүүхдүүд маань томроод ингээд дээд сургууль мургуул ихээр нөгөө нэг тэгээд нэг кино руу орчхоор бусдын бас ажлыг алчих гад гэдэг шиг тий. Тэгчих гээд байгаа болохоор яг орж амжихгүй байгаад байгаа. Яг мэдээж жүжигчин хүн юм чин өөрийн бодсон нэг юм гоё кино тоглож юмсан тэгчгээс гэсэн юм бол байгаа. За ямар дүр, ямар кино, ямар дүр. Ахын зүгээр эрот кинонд тогломоор байна. Миний мууч. Миний мууч. За тийм байхгүй. Яг зүгээр манай зэвийнх нь нэг 3 жилийн өмнө хийсэн кино бас ахаа таныг нэг бид арай өөр өнцгөр хардъя гээл. Нэг мадгийн кино хийсэн ма тэр маань нэчвэл яг вэ анх удаа л бас тийм сонин орчинтой бас нэг зодон цохинтой кино байхгүй юу. Тийм. Тэгэл тэр кино байна. Тэгээд бас нэг одоо дахиад нэг ганц жил жоохон бас өөрийгөө харчийл гэж бодоод байна л да. Тэгээд ер нь бол
Гэхдээ одоо ойрын төлөвлөгөө гэх юм бол нэрээ айгүй олон жил баг 10 жил орчим киноны арын албанд явсан байна. Арын албанд явсан байна яг үнэ. Тэгээ ингээд дандаа арын албанд яваад гарч хүн бас хөөе би чи нэрээ хэн блэ юу үлээ гэж бодоод ирдгий байлээ л дээ. Тэгээ одоо нэг яг хуу зүс царай төрх маань бас өөрчлөгдөж байна. Одоо яг нэг хоёр хүнийхээ нэг гоё нас гэж ярьдэн шүү дээ. 40 нас. Тэр 40-д насн дээр огцон буурлаад талцсан. Тий. Насн дээр явж гэн тэгсэн чинь ингээд сахал махал буурлахаар бас гинт айгаад юу гинт өөмөгийн дөр тоглохгүй гэж айгаад байна гэдэг шиг. Амар фитнес өгөөд. Тэгээд энэ удаа нэг том зорилготой байгаа. Хаврын нэг том зорилго байгаа. Тэгээд тэр зорилгоо дуусгачаад тэгээд энэ зунаас энэ жоохон дэлгэцэн уран бүтээл руугаас төлхөө орё гэж бодож байгаа. Ёстой. Яагаад вэ гэхээр шүү дээ. Одоо ингээд цоомаах чинь киноноос зодог тайлцсан шүү дээ. Тайлаад ингээд нэг тайсныг мэдгүй явж байгаа л ингээд аандаа ингээд ямар ч кино харагдахаа болоод эхлэхээр ингээд санаж эхэлдэг юм. Тэрийг яг одоо тэр цоомаахын тэр гой гаргадаг дүрийг дэлгэцснээс хармаар байгаа байхгүй юу? Яг тэгээ санаж эхэлдэг юм. Та одоо жишээлбэл 4 жил кино тоглоог байна. Та дахиад нэг 4 жил мэл ч юм уу болчих юм бол үзэгчд таны бүрийгээ санаад бүр яг тэгдэг юм болоо. Тэр мэдрэмжийг ягаад кино тоглох мэдрэмж дахиад надад эргэн ирсэн байх гэхээр яг л үзэгчл хэлдэг. Би нэг хэсэг ингээл ажил амьдрал гэл ингээл янз янз юмгээл явж байгаад нийс хүүхэн тоглохоос өмнө бас хүмүүс тэгдэг байсан. Яагаад кинонд гарахаа болчихвоо? Яагаад болчихвоо гэл тэгдэг байсан. Тэгээ нийс хүүхэндээр гараад ирсэн чи хүүх ямар өөр болцсон бэ? Ямар өөр гараад ирвэ гэл тэгэл сахал ус нөгөө нэг чи боловсрож байгаа шүү дээ ирвэн тий. Тэгэл сайхан сахалтай тасгар үстэл байлаа шүү дээ гэдэг шиг. Тэгээд тоглосон чинь хүмүүс өө ямар гоё юм бэ гэж эргээгээд надад бас гоё байхгүй. Нэр би чинь жүжигчин байсан юм байж тээ гэлээ. Тэгээд яваад тэгээд тэрнээс хойш 5 жил болчихсон дахиад ингээл энэ тэнд явхад хүмүүс чи одоо нэг гоё гарч ирээч. Эсвэл чи юмд бэлдээ. Одоо нам ингээ фитнес мэт явахаар чи нэг яг нэг гоё кинонд алах гад энэ тэгээд хүмүүс надаас айгүй их юм үлээгээд байгаа байхгүй. Тэгээд би бүр одоо яг ямар жанр тоглохойч бас мэдэхгүй байна. Гэдэг шиг тэгээд за бас нэрээ нэг гоё одоо бүтээлд орё доо гэдэг яг жижиг сэжиг юмд бол тухайд орж исэн л доо. Тэгээд янз бүрийн контентуудыг санал ирдэг. Тэгэхээр бас ахын бас угаасаа яг тийм контентментод нь бас их хувь хүн уран бүтээлч бас нэг орох сонирхол байдгүй. Хугацааны үед ч нэг 7 хоног ч байдаг. Тэгээд тэр хийсэн бүтээл бас мэдээж яг чадвартай залуучууд байгаа. Чадвар нь бол голоогүй. Би болохоор өөрөө тийм бас нэг юмд явахыг бас нэг хүсдэг байхгүй. Тийм шүү дээ. Жохон бас юуны төлөө бас мэрэгжлийн төгссөн бэлээ. Тэгээд өөр олон кинонуудтай бас хамтарч хийвэл хийх хэл байсан. Тэгээд алдар маань бас айгүй гоё шин юм гараад ирэхээр энэ гоё төвшнгөр бас нэг хуучны ах нарын ч гэсэн нэг хуучнараа байхгүйгээр бас гоё. Бас арай өөрөөр бас яваад байсан. Гоё шүү дээ. Одоо тэгээд таны ингээд лук одоо киноныхаа чи юу гэдэг вүлээ? Типаж гэдэг лөө. Лукийг тий. Типаж гэдэг тий. Типаж царай зүрх. Тий. Одоо ингээд та одоо өмнөх тэр кинонууд дээр гардаг ганзоо бишүүлсэн байгаа даа ингээ харахад жоохон юм экшн кинонд болохоор нэг тий баатар матрын тэгэж бодоод нэг экшн тоглолцсон байгаа мэдэхгүй. Одоо гарах гэдэг байгаа юу юм бэлээ тий. Тий ер нь бол би бол одоо таныг нөгөө левел ахин гэдэг шиг тий. Одоо инидми кино мэнэ ерөөсөө тэр чинь насаараа л тоглолоо штэ. Тэнгүүт одоо жоохон яг энэ лукэн дээр тааруулаад жоохон экшн, триллер тий крайм төрлийн кино бас явуул бас гоё их юм байна. Одоо бол айгүй тийм хизээч надад тийм киноны санал ирэхгүй байх. Гэж бодож исэн киноны санал ирээд ялцчихвол яг би уран бүтээлч юм байхгүй юу? Айгүй өөрийгөө өмөрөх гэдэг шүү дээ. Байж байгаад ялцчихвол нэг дүү маань кино хийж байгаа манай баяр хүү. Тэр маань нэг юм их сонин кино хийж байгаа. Тэгээд тэн дээр хаа таны наад царай төрх таны наад характер хэрэгтэй байна гэд тэгэл хэлсэгүй ах нь бас болохгүй байна. Олон жил кино тоглоог байж байгаа бас яг тийм кино болохоор хараа харгас өшөө минь дүүгсэн зүгээр ахаа. Наад гоё төрхөө гэд намайг их найрсан. Тэгээд бодсон тэгэл гэр бүлтэйгээ бас ярьсан. Тэгэл одоо зөвшөөрс одоо тэгэл одоо гарах байхаа. Тэр зураг авалт бас тэгээ одоо зүв чим хийчихв, буруу чим хийчихв. Айгуу тийм эвгүй кино байгаа. За. Ганзаа ахын одоо шинэ лукийг хэдүүлээ одоо удахгүй харах нь биш шүү. Тэ? Тийм нэг тийм кинонд одоо орцсон шүү дээ. Одоо тэгээд яахт одоо уран бүтээлч хүн бас үзэлт тэ. Яг хүүхдүүд маань том болж байгаа ч гэсэн ер нь бол аавынх нь мэрэгжил эдгийг бол сайн ойлгож өөрсдөө ч жүжигчин болгож байгаа хүүхдүүд. Тийм шүү тий. Тийм багууд нь ч одоо арай ойлгох болоогүй байх гэдэг шиг.
Ях вэ. Тэгэл ороод үзье сайн муугараа дуудуулах байлгүй. Тэгээд хамгийн гол нь дүү маань бас нэг кино хийж шүү дээ. Хэцүү байдаг байхгүй. Шинэ уран бүтээл хийх гээд ингээд дэм хэрэгтэй байдаг. Яг үнэ хэлэхэд дэм. Мэдээж ингээл тэр дүрийг ингээд яханд бол тэр хүн хэрэгтэй байдаг, тэр хүн орохгүй гэдэг ч юм уу те. За тэгэл ерөн санхүү махуу бүхэл юм нөлөөлнө заяа. Тэгээд би яг тэр зовлон мэдрээд удаагүй байгаа учраас би яг бүр заах нь өстө би чиний энэ кинонд тоглох гэж ил ах нь өдий зэрэг хүртлээ ингэж явсан юм байх та миний дөө. За тэгээд нэг тим эсвүүдээсээ тэгээд нэг гасаараа гэл. Нэг амар юм орцоо. Гэтэ одоо нэг кинонд гарах болоогүй учраас хамаагүй ярьж болохгүй бах. Тий. Ер нь нэг тэр Баярхуугийн нэг кинонд тоглолцсон байгаа. Баярхуу би бас яг кино хийж байгааг бас мэдсэн. Мэдсэн тий. Мэдлгүй яах вэ? Би ч танаахныг бүгдийг мэдчихсэн шүү дээ тий. Ааха. За нөгөө нэг одоо нөгөө зургийн дараа гарч ирсэн дэр бас дахиад өөр сонь сайх юм. Яавлмөр санагдаад сонь таныг нөгөө нэг зурган дээр нь ингээд юм өөрчилдөг барьдаг гэл ингээд тий. Зургийн дараах хүмүүс одоо санхүү барьдаг гэж би бас сонсч ирсэн. Бас санхүү барьд юм уу? Тийм шүү дээ. Таа чи юу яриад идэв? Ямар олон юм яриад. Одоо овоо харьцангуй гайгүй болсон шүү. 2000 хэдэн оноос өмнө гэдэг шиг одоо айгу дээр үе юм шиг юм ярих юм. Би жоохон шүү дээ нас болоо. Нөгөө нэг зургийн дарга нөгөө бүх юугаа барьдаг. Санхүүгээ барьдаг, төсвөө бариад ингээ явдаг. Тэр үчи нөгөө шилжүүлэх мэлжүүлэх юм юм уу байхгүй байдаг байсан шүү. Тэгэл их л надаа патантаа ноцолцож бичиг цаас айгүйх ноцолцдог. Тэгээд явж исэн. Тэгээд нөгөө нэг мөнгө барина гэдэг чинь бас хэцүү л дээ. Тэгээд одоо жишээ нь энэ объектонд 500 мөнгө төлсөн бол болж өгвөл нэг бас эд дайны хэрнээ бас нэг кинонд маань нэмэртэй юм да нэг 100 цагийн татчих юм бол бас нэг гинтийн нэг юм бас хэрэг болох юм да гэдэг ч юм уу. Тэр л ерөөсөө ер нь кино зургийн дарга гэдэг хүн чинь бас төсөвд маш их хамааралтай. Тэр киноны төсвийг алах уу аврах уу гэдэг чинь бас яг зургийн дарга дээр байдаг шүү. Тий. Энийг бас нөгөө хүмүүс мэддэггүй бах бас яг нэг гоё киноны өдрөл хэмжээ ярихад. Сайн зургийн даргатай кино маш хугацааны хувьд ер нь бол цаг хугацаа шүү дээ. Хугацааны хувьд тэгээд дээр нь танилын хүрээний хувьд маш гоё болчдөг гэсэн үг. Тэгээ би нөгөө нэг хит хит удаа нөгөө анх юу яагаад нөгөө боловсрал болон хит хитэн кинонд нөгөө хариулт өгсөн байхгүй. Төсөө бариад ингээ за таг ингэсэн шүү маа гэг илүү бас өгөөд байгаа юм уу те. Нэгтлэнгуудад хариулт өгсөн чинь нэгтлгууд нь шоконд орсон шүү. Зөө. Пүүх. Хариулт ирдэм баахаа гэж юу яриад байгаа юм бэ? Би ингэж л ажилдээ шүү дээ. Хариулт өгсөн чинь айгүй баярлж ирсэн. Тэгээ өхөл ёстой юм чи угаасаа тэгэл тэртээ дэргүү. За би энэ мөнгийг ингэж химнээд тэг маасанд өгчдөө тэр мөнгөөр би энийг болгоцсон шүү ингэсэн шүү ингээл гоё тайлангаа тавиад өгч бас тэгэл жаргал шүү те. Одоо сүүлийн үед харин болцсон. Яг нэг санхүүл яд харцдаг. Тэгээд яг таг тийм одоо яан гэж одоо ер нь бол киноны мөнгнөөс хөрх идэх зургийн дарга хизээч мөнгө гэдэг чинь ер нь бол байхгүй шүү дээ. Өөрөөсөө яаж киногоо хийж хөрөнгө босгож байгаа вэ? Тэрнээс бол эддэг тийм тэнэг хүн бол бас байхгүй л баг. Гэхдээ хамгийн амар хэцүү нь ингээд нэгтлэнгуудтай л холбогдох хэцүү. Одоо таны нэг олсон юмыг нэгтлэнтэйгээ холбож өгнө шүү дээ тий. Холбоос гадна хаа тэр газрынхаа баримт яг яасан юм гэж зарим юм дээр болохоор яриа тохироод нөгөө баримтгүйгээс явах юм байна шүү дээ. Тэр мэн дээрээ жоох одоо сүүлийн жоох халуулчих гэдэг. Хит их цахимжгаар бас жоох. Заавал баримт гэдэг. Бас чангал юм байна тий. Тэгээд өөрөө болохоор ерхий нөгөө юмаа мэддэг болохоор миний хувьд гэх юм бол шууд нөгөө байшин барилга павильон барих юм биш шууд явъя гэл зураач нараа сайхан дагуулаад авчдаг. Тэгэл тат гэл. Би нэг компанийнхаа хууч ажиллаж байсан компанийнхаа рекламыг хийсэн. Нэлээд нүсэр реклам хийжсэн ма тухайд. Одоо манай Гүнэгийн Red Point хийсэн баггүй. Тэгээ би Гүнэтэй уулзаад ярьж хат Гүнэ шууд за зургийн дарга нь хэн байх вэ? Зохиол юмнасаа өмнө барыг шууд зургийн дарга ярьд юм билээ. Тэгэхээр энэ зургийн дарга гэдэг хүч өөрөө кино гэлтгүй ерөөсөө энэ одоо дэлгэцийн бүтээл тэр реклам, контент, кино юу байна уу? Зургийн даргаас хамааралтай болчтой билээ шүү дээ. Тэгээ ер нь бол яг хуу нүсэр реклам хийхэд зургийн дарга нар чухал. Тэгээд нөгөө та хэд манаас өөртөө зургийн даргатай шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Танаас тийм байгаа бах тий. Тэд нар чинь болохоор бас ингээд нөгөө ийм студ олох, тийм юу яах мах гэдээ бас арай өөр байд юм шиг байна. Одоо жишээ нь Тремоныхан болохоор надтай бас банк харьцдаг ямар нэгэн он цагийн болон нэг тийм рекламад ажиллах юм бол над руу л ярьдаг. Нэг ийм санаа оноо юу байна нэ тэрэг явдаг байхгүй.
Тэгээ би чи нөгөө сум орон нутаг хөдөө гадаа холгондоо нэг юм өлөв дэлөв гэсэн нөгөө цаанаас одоо тийм болчт юм билээ. Өлөв дэлөв гэж яваад байж байгаа хаа энэ ийм юм ах гэсэн гэж наад чинь та нар хол гэхгүй бол тэр аймгийн тэр сум тэгэл явуулчихдаг л. Та тэгээд хүнтэй бас айгүй их танилцдаг бах тий. Угаасаа би ч өөрөө олон хүнтэй манай найзууд бас их айгүй олуулаа. Яг хөө бид нар нөгөө манай найзууд ч юм амьдрал дээр ингээд нэг байнга уулзалтад байдгүй гэхэр нөгөө гоё хүрээ сайтай манай найзууд чинь гандлаа манд гээл тэгэл яадаг. Би ч өөрөө тэгээд хүнтэй нэг сайхан харьцуул заавал тэр хариуг нь барих гэдэг идэгэл хүн. Тэрэндээ л би өнөөдөр ийм олонтой яваал ингээл миний ажил айгүй сайхан бүтдэг баг. Жишээ нь одоо ингээл нэг объект бүтэхгүй кинонд маш чухал объект биш шүү дээ. Үнтэй объект юм бол эхлээл мэдээж доороос нь л эхэлнэ. Тэ? Яг хүн ингэж байгаа ингээл өнөөдөр за би мэдгүй тийшээ гэл тэгээд зургийн дарганд бас ийм байдаг шүү дээ. Кино багтаа мэдгүй найруулагчтай хэлэхгүйгээр маш их өрөнд орцсон байдаг шүү. Тийм үү. Тэр өөр нь яах вэ гэхээр тэр кино сайхан болж ивэл би яах вэ гэдээ өөртөө хаяад шинэ жилийн чөлөөт өгч. Энэ л байна. Тэгэл шинэ жилийг ингээл явах гинт яхав та манай зураг авсан шүү дээ. Хизээ вүлээ. За гэх юм. Энэ бол тийм юм бас байдаг шүү дээ. Тэрийг бол зарим найруулагч нь мэддэг. Найраад нь шүү дээ тий. Мэддэг байлгүй дээ тий. Тэгээд тэр чинь нэгсэндээ өөрөөсөө бас төсөв гаргаж байна л гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ. Нэг өдрийн цалин шүү дээ ер нь тий. Тий. Одоо яаж яах хэдэн төгрөг болчиход байгаа лээ таач баслаа. Тий. Том сая гэсэн. Юу орно. Тэгээ би жишээ нь имлэг дээр зураг авалт хийх юм бол би эргээгээд тэр хүмүүс руугаа бас эргээд өөрөө холбогддог. Манай хүмүүс бол мэднэ. Яг бас нэг олон кинонд дунд ганц нэг бас алдаж энэ тэнд хайсан юм байх байлгүй одоо комментээр ороод ирж хүмүүс. За чи миний юм гээд тийм бас байж магадгүй шүү. Гэтэ тэр ховроо ер нь миний тэгээд нөгөө имлэгтайгаа эргэж харьцаад заавал тусалж би өөрийн пэйж болно те. Reels story юу гэдгийг тэрийг би зүгээр өөрөө хийгээл өчтдөг. Киноны төсөд оруулахгүйгээр яагаад тэгэхээр тэргүүл тэр хүмүүс эргээл би нэг зураг авалт хийхэд надад гаргалгаа бас тэтэр чухал тэгээ шүүхийн байгууллага цагдаагийн байгууллага эдэрт би аюулсан харьцаатай байдаг. Тэгээ нөгөө цагдаагийнхан ч мэддэг энийг хийгээд өгөөч гэл одоо аянууд байд шүү дээ. Окей би аянуудыг хийгээл өгдөг. Тэгэл хийндээ туслаад тий. Кино тэгээд тэр цагдаа нар амар гоё шүү дээ. Ер нь бол шүүх цагдаа юуныхан яах юм бол холбогдоорой хатаг холбогдоорой дүүнэг холбогдоорой. Ингээ тэгэнгүүтээ шүүх цагдаатай кино хийхээр гацдаг байхгүй юу. Нөгөө за одоо би чинь тийм юм болох хэрэгтэй гэмгтэй зөвлөгөө авч шүүх юм байгуулна. За ойлголоо тэгвэл ингэх хэрэгтэй юм байна те. Тэгэх юм бол заавал том шүүх хэрэг байхгүй юм байна. Жижиг шүүхийн тахин байх хэрэгтэй. Давхар ингээд бас бид нар чинь судалгаа хийж явдаг. Миний үед бол би тийм судалгаа хийдэг. Тэгээ сая ингээд кинон дээр ихэд за алдраа энэ хаалттай шүүхүүрлээр мас хэрэггүй гэдэг юм байна шүү. Хаалттай учраас өөрийн дотны мотны тийм байдгийн байд пам ингээд аль нь талдаа судалгаа хийгээл явдаг. Тэгэхгүй тэгээ хаалттай дээр киногоос хүртээ болох гээд бас учиргүй мас хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Олон л найруулагчтай явж байгаа юм чинь. Тэгээд тэгсэн юмнаа тэгэл авангуудаа нэг мас нь ч харагдахгүй юм ч харагдахгүй баахан хүмүүс цагтаа орвол гэдэг шиг тэгээд тэгээ юмаа сайханд бол аль нь судалгаатай байж би ч найруулагч байгаа хүмүүс хэлэх юмтай байх хэрэгтэй байхгүй. Окей. За энэ өнөөдрийн манай дугаас энэ одоо энэ киноны зургийн дараагаар ажиллаж байгаа шинэ залуучуудад бол яг хичээл болохоор бол дугаар болж байгаа гэж би бол бодож байна. За тэгээ ганцоохыгаа одоо яг анх би яг ярихтал анх жоохтой сая сүүлд ярихтаа тий хоёлаа юу яана тань дээр би спешиал дугаар ярина хийн тэгээд хамгийн эерэг дугаар бай гэж ярьсан. Тийм болохоор аль болох би бол ерөөсөө сөрөг байхгүй байгаа. Тий тэгэнгүүт одоо та манай нэвтрүүлгүүдийг үздэг бах тий. Ер нь юм сөрөг ч юм уу сенсацтай эсвэл зарим нэг шүлэг гэх шүгэл үлээсэн дугаар гэдэг ч юм уу тий нэг юм хар бараан дугаар бас ихтэй штэ бас манайч бас Монголын баг хамгийн дагтай тэгээд тэр нэг хар бараандаа биш л яг чи яг нөгөө үзэгчдийн өмнөөс асуудаг. Яг шууд ингээ асуучдаг. Тэгээд яг хамгийн гол юм чиний царай чин зөв учраас л хүмүүс энэ нэг заавал штэ. Нэг зөвөн царайтай юм ингээ тэгж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь танд одоо тэр хэр одоо зөв буруу санагддаг одоо яг тий одоо нөгөө хүний киног чинь жишээлбэл шит гэдэг ч юм тий одоо юу гэдэг нь эхэндээ эвгүй байсан гэдэг яг үнэ шүү. Эхэндээ би чиний тэр подкастуудыг үзээд би ямар азар анхны дугаарт нь ороогүй юм бэ гэж бодсон. Анхны дугаарт нь ороод би нөгөө мэдхгүй эсвэл ингээ чи тэр хэрэлдээ салгах ч юм уу тий тийм юм болох байсан. Эхэндээ эвгүй байсан. Зарим нэг үзэгчд бас зарим нэг нэвгүй байдаг байх одоо ч гэсэн. Уран бүтээлчнээс ч бас эвгүй байсан. Пад юу вэ? Одоо хийн яг хэн болоод ингээд бидний хийсэн юм ингээд байгаа ингээд
байж исэн. Тэгэнгүүтээ нөгөө одоо ингээд ирэхээр киноч өөрөөсөө ойлгодог болцсон. Энэ чиний нэвтрүүлгээр киноч хэлдэг гэстэй хэлдэг болцсон. Тийм үстэй. Тэгээд ингээд бас нэг юм гоё ил тод болгоод байгаа нь айгуу сайхан байгаа. Тэр утгаараа би бас яг өнөөдөр бас ороход киноныг шүүмжилж байна гэдэг чинь бол бид нар байнга шүүмжилт явдаг. Нэг бодлын чиний дээр шүүмж байгаа бас зарим үедээ бас кино урам тийждэг бас өмөрөөд байгаа юм шиг санагддаг. Өмөрлөлт бас байдаг шүү дээ. Чиний царайч нь зөв учраас өмөрж байгаа нь харагддаг байхгүй. Миний царай дээр ярьж байна. Яг нөгөө комментууд чамаг тэгэл хэдэм билээ миний. Тийм утгаараа энэ бол кино уран бүтээлийг, кино уран бүтээлчдийн сайн муу юунаас болж байгааг ингээд дэнсэлж тэ зөв талаас нь заримдаа яг хитэрдэг аливаа хэтрүүлэг байгаа бах. Гэхдээ ер нь бол зөв шүү дээ. Надад бол чиний подкаст яг үнэ хэлэхэд таалагддаг. Тэр утгаараа би бас яг гэж чиний асуултанд унаж бүдрэж гэсэн орё л гэж бодсон. Гэхдээ би бас нэг хүмүүсийн бодож байгаа кино урлагийн талаар ингэж амархан гэж бодогдож байгаа. Миний зөв. Тэ өөрийнхөө өнцгөөс. Тэгээ өөрийнхөө мэрэгжлийн онцлог шүүмжлэмээр юм бол зөндөө байна уу? Манай кино уран залуу уран бүтээлч алдаж байна, онж байна. Тэ. За тэгүнгүүтээ сайн найруулагч нар маань ч гэсэн яг бас цагаад болохоор бас их алдаж штэ. Бас тэ ингээл нэг харьцаа хандлагууд гэл янз янзын юмнууд байна. Ярмаар юм байдаг. Тэгэхдээ яг бид нэр ялч өнгө тохон дотор явж байгаа болохоор бас нэр цохож болохгүй. Тий, яг ер нь бол хана аль салбартал байгаа байхгүй, байдаг л байхгүй ер нь бол. Тэгээд дээр нь одоо сүүлийн залуу уран бүтээлчд гэхэд юмд бас маш ханга. Ерөөсөө ханга байгаа даа. Яг ингээд кинон дуртай мөхөр дуртайс биш юм шиг ингээд үг даахгүй. Үг даахгүй. Тэгээд за энэ хүнд хүчтэй хэлэх юм бол энэ хүнд гомдохоор үгт байна. Гэт за ер нь бол би тэгтээ хүмүүс л хүчтэй үг хэлж байгаагүй тэгэл минийд ийм юм байдаг юм минийд ч юм хойрог байна гэж хэлэх юм хэлээл явчихдаг. Тэгээд ханаасаа тэгээ сурчуулах зүгээр. Яагаад би ийм болсон юм бол гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь энэ бол яг бэндэр найруулагчаас эхлэлтэй. Яагаад тэгэхээр бэндэр найруулагч чи сайн уран бүтээлч болдгий гэж бодож ивэл өөрөө плетээ зар. Тэ өөрөө плетээ тасал гэх. Тэгээ би орчлон фильм студийн манаач байсан. За киногоо гаргаж дуусчаал тэр хондог 24-48 билүү хийдэг байсан шүү дээ. Залуу. Тэгээд өглөө нь 11 цагаас холоод өргөө дээр очиод плетээ зардаг, киногоо гаргадаг. Тэгээд завсар заагаар дундуур нь хүн багтны үед бол дундуурх тэр нөгөө юмнуудаа цэвэрлэж заалаа цэвэрлждэг. Өөртөө бүх юм өөрөө хийдэг байсан. Тэгээ бүх юм хийдэг байсан. Тэгээ хөдөө оромт гэхээр явахаараа ганцоо чи юу гэдэг тэгэл хөрхий програм хатуу хтуг аягуусаа үзүүлсэн. Тэгэхгүй бол нөгөө амархан байгаад тахаар хүн олон таниад ирдэг. Тэгээ нөгөө зовлон мэдхгүй учраас маш хурдан сэхэл авд юм болов гэж би зүгээр бодсон. Тэгээ сүүлийн уран бүтээлч зарим нэг уран бүтээлчд шүү бүгдээр биш. Залуу уран бүтээлч тэр сэхэл аваад байгаа юм болов гэж боддөө шүү дээ. Гэхдээ заавал тийх бидний үзсний үзгал байхгүй л дээ. Гэхдээ өөрөөсөө бас бодох хэрэгтэй байхгүй. Ядар зурх хэрэгтэй, даар зурх хэрэгтэй гэдэг шиг л юм байгаа байхгүй. Тэгээд бидний чи ингээд нөгөө юм дээр үе юм фокус муутай юм том проекторыг тэгээд нөгөө өөрийнхөө зурсан киноныхоо анонсыг ивхэд проектороо ороогоод за юу. Тэгээд хөнгөтэй юм хайрцагын дотор плетээ аваад тэгээ явдаг байлаа шүү дээ. Тэгээд оператортойгоо хамт манай оператор чинь бас манай найз байсан шиг бодлоо. Тэгээ бид хоёр чинь програм цугаал ингээл өөр баян онгор гэл гаргана шүү дээ. Тэгээд тухайн үед чинь нөгөө зам ямар байлаа шороол байсан. Өөр ангаараа явахад өглөө гарахад бүр маргааш өглөө нь очдөг ч гэдэг юм уу те. Тийм юм ингээл цас мас шуурга юу гэдэг бүгдийг үзээл тэгэл очиод өөрөө давууга дээвэр дээр нь гарч те. Дэлгээ ажлынх нь нөгөө бас хэцүү шүү дээ. За би доороос нарыг зарим газар чи юм халтарч унчин бас хэцүү. Тэгэл онгоолгоол давууга онгоолгоол тэгэл хараал яа гээл тэгэл явдаг тухайн маркетинг ч юусэн анонсолж чухал. Тань давуу унжсан л байвал хүмүүс театр дээр юмсэн байна гэж хардаг. Тэгээд нөгөө олон цугласан газараар явдаг. Захын үүсэл бол номер 1 маркетинг байлаа шүү. Улаанбаатар хотоос Овжин охид кино тэдэн цагаас гарах тул өргөнөөр эрхийг урьж байна гээл. Тэгэл нэг ордог гардаг гол хаалган дээр нь анонс онооч. Гэхдээ тэр анонс чи юм гоё фото биш. Бас зураг зурцсан тий. Өнгөт цоо шин кино юу? Өнгөт цоо шин кино бараг тийм шүү дээ. Инээдми ингээд. Тэгээ ингээл лангуугаар явна шүү дээ. Хүү нөгөө чинь. Тэг кино ирсэн гэл явдаг. Гих мэдчлээ юм ингээд үзэж болохоор тэгээд тийм нэг тийм ахархах тий тийм нэг яах юм байхгүй. Болж үл энийг болгочих юмсан. Ингэж хиймсэн гээл тэгэл. За Монголын хамгийн шилдэг 5 найруулагч юм бэ?
Орчин цагийн шүү. 2000 оноос хойш. Тийм үү. Тийм. За шилдэг мэдээж одоо би залуучуудаа их ажилласан залуучуудаа бас хэлнэ. За ямар ч хэлсэн манай мөрөөлөг болгож сингэ мань болоостой үнэхээр шилдэг юм бэл. Сая би ингээд хамт кино фестивалуудаар явхад японочууд бол зүгээр манай сингэд мөрөгжилээ. Сингэд өрж байна. За мэдээж залуу үеэс фантастик камера байна. За тэгээд сериалуудад бас айгүй хүч аваад шүү дээ. Ялангуяа боловсролын сериалууд бол сериалын төвшин бүр тогтоочлоо шүү дээ. Миний үед тэгж боддог. Тэгээд Сөвдийн Батболог телевизийн сериал гэдэг чинь бас өөр жанр шүү дээ. Тийм үстэй тий. Батболог байна. За сая тэгээд одоо манай Чакийн найз орж ирж байна. Сериалуудаар бол телевизийн сериалуудаар бол яах вэ? Алдаж онох тэгэл янз янзын юм надад хамаагүй. Алдаж онох. Нэг надад нэрийгөө хайрыг нөрөг бодцсон. Алдаж онох хамаагүй шүү дээ. Яах вэ? Одоо тэгэл алдаж онжиж л явна шүү дээ. За тэгээд манай алдар маань гоё тавд орох байхаа алстаа. Яг тэгэхээр бас зөрөгтэйгээр бас гоё кино найруулж орж ирлээ шүү дээ. Гэхдээ манай алдар мундаг найруулж болох гэж битээр энэ мундаг болох гэж энэ кино хийгээгүй. Бас хүмүүст гоё юм үзүүлэх гэж хийж байгаа ч бүтээл хий гэдэг учраас манай алдар маань бас миний хувьд бас бас гоё юм хийх найруулагч юм байна гэж бас бодож байгаа. За окей. За тэгээд ерөнхийдөө манай подкастын ерөнхий концепт бол шүүмжлэлтээр суурилж явдаг. Өнөөдөр бол би бол хатаа бол гоё тэгэлэг бай гэснээрээ бол ерөнхийдөө дуусах тийш хандж байна. Хөнгөн шүүмжлсэн тий. Хөнгөн цаа. Чамаа гомдоо хөнгөн шүү. Би ч гэсэн тэний гомдоо биш гэдэг. За Монголын хамгийн одоо ганцоохон хувьд 2000 оноос хойш хамгийн дуртай 5 кино. Топ 5 кино. Би өнөөдөр танаас шийдтийг асуухгүй. Тэгээ анх удаа би шийдтийг асуухгүй өмжиж байгаа шүү. Яагаад гэдгийг хэлнэ. Яагаад гэвэл сая найруулагч зүгээр дустаас гэдээ дуусгах. Тий. За надад бол Шаргигээ бол таалагддаг. Гоё кино. Яг үнийг хэлэхэд тэр тухайн үеийн Монгол ах уу те. Тэр хүүхэд яадаг ирж тойрог гэдэг чинь бас Монгол ах хүүг харуулсан байхгүй. Найруулагч Бат Дэлгэр. Тий, Бат Дэлгэр. Тий, Бат Дэлгэр бас айгу сүүл шинээр гарч айгу мундаг найруулагч. Тий. За тэгээ Шаргигээ байгаа. Уйлсан уу? Төсөлт нь. Шаргигийг үлсэн. Үйлгүй яах. Нулимс сайрхан уу? Хамгийн гол нь тэр кино чинь тэгээд тим кино яг үнэхээр гараагүй л байхгүй юу. Тэгээ нөгөө үр хүүхэд гэдэг чинь хүнд ямар их хэрэгтэй юм. Тэгээ Монгол ах уу, Монгол ёс тэгээд Монгол тэр дом бас яваад байгаа байхгүй. Тэрүүгээрээ. Тэгээ нэг үүлийн үр бас яваад. Тэгээ үүлийн үр гэдэг юм чинь бас яваад байгаа байхгүй юу. Тэр утга санааныхаа хувьд айгу гой санагдсан, үдсэн. Тэгээд би тэр кинон дээр бас сүүлийн үед бас хүмүүс ингээд залуу жүжигчтэй ингээд ярихгүй байгаа байхгүй. Гоё гарч ирж байгаа залуу жүжигчд байгаа. Би бол энэ дээр бас хэлье гэж бодоод байгаа шүү. За хэлж болно шүү дээ. Болно шүү дээ. Тэр кинон дээр би тэр Жижлам гэдэг охин гарч ирсэн шүү дээ. Тэ? Тэр охин бол гоё тоглолт. За би инэрлийг бол би бол дотроо бас сүүлийн залуу жүжигчд бол би яг дотроо яг үнэлдэг, бүр шүтдэг. Тий. За тэгээд сая яг толгойд байсан кинонууд маань. За мэдээж юу бол одоо бас сүүлийн 10 жил бас үзэгчдийг бас өөрсдийн фэнүүдтэй болгосон фантастик кинонууд бас дуртай. Фантастик кинонууд дуртай. Тэндээс би 30 дугаар тоочгт бол үнэхээр хайртай. Үнэхээр бас Монголыг байлдан дагуулсан. Тэгээ бас шин залуу уран бүтээлчдийг гаргаж ирсэн. Тэгээд би нөгөө нэг кино гэхээс илүү нөгөө бас дандаа шин залуу уран бүтээлчдэг бас фантастик бас гаргаж ирдэ шүү дээ. 1-2-оор те залуу тэрүүгээрээ бас их надад гоё санагддаг. Яг зөв. Тэр фантастикийн 37 дугаар. За 2 кино. Юу их гоё санагдсан шүү дээ. Мандаа гармаа хийсэн баха. Зориг. Тий. Мэдгүй тухайн үед зүгээр нэг сонгол Монголтой холбоотой байсан үгүй. Арманд найруулагч тий. Тэрний тэр юу тэр кино гоё. За зориг кино 2 дахь орж ирлээ. Гарманд найруулагчийн кино. Зориг гоё. Тэгээд дээр нь жүжигчдийн сонголт гоё. Их яар болохгүй сте тий ёо зэрэг хүчтэй дүн гэж байгаа юм шиг бодох юм. Шит байсан бол яараалсан. Тэгээд бодчих шүү бас. Надад тэр сая 9 сард нэгдсэн кинонуудаас Татар. Татар зүгээр яг нөгөө бодит үйл явдал гэдгээрээ гоё яг хөө тэгээд мэдхгүй тэр зургал мөргөл одоо тэр мөргөл би ярихгүй шүү дээ. Надад таалагдсан. Яг тэгэхээр би нөгөө
татарынхны амьдралтай илүү ойрхон байсан. Яг манай сургууль. Одоо татарын заяач нь манай нөгөө анги байсан. Дэнжи мянга. Яг тэр нөгөө сургуулийн хүүхдүүд баггүй. Тэгээ Соном Мэлжэр багш чинь манад бас англи хэл зааж исэн гэдэг. Тэрүүгээр ингээд. Тэгтээ ингэж юм байл шүү. Бодит кино би нөгөө өөрөө бас тэнд нь бодит байсан болохоор зарим нэг бодит юм байхгүй ч гэдэг юм. Эсвэл одоо нөгөө манай нэг Дэнжи мянга яотон цагаан харагдахгүй байлаа ч гэдэг юм. 39 дугаар сургууль маань бүтнээрээ гарахгүй байхад ч гэдэг ч юм уу. Яг тэр түүх нь байхгүй юу? Тэр мэр гараагүй нь миний хувьд жоохон гонсгор байсан. Гэхдээ сайн кино. Жүжигчдийн хувьд бас гоё дандаа залуу урагталчихдээ. Тийм. Тоглосон. Тэгээд татарын дуу театрт сонсох ямар гоё юм тий. Аюу гоё юм байл шүү дээ. Тийм. 12 сарын 5-наас татар кино бол Сөв медиа платформоор гарч эхлэх гэж байгаа шүү. Тийм үү. Тэр бас гоё. За тэгээд чинь ингээд дөр болцсон уу? Дөрөв. Сүүлийн кино. За сүүлийн үед өөр ямар кино нэгдлээ? Сайн амьдрал нь боолын гэрээ гэж явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ, тий. Шипи өгөхөд. Тий. За тэр үеийн кино гэх юм бол сайн амьдрал маань бас гоё шүү. Одоо бас нөгөө мартагддаггүй сцен гэдэг шиг бүр дуутаагаа шүү дээ. Ингээд цас орохоор ягаад ч юм ингээд сургууль төгсөөр сөөлж ийн цаас гэж орж ирээд байдаг байхгүй. Тэр бол гоё. Би бүр тэр кинонд бас дуртай. Жигчдийн бэлэгт нурууны нөгөө нэг мегагийн нэг юм палан байдаг шүү дээ, тий. Тэгэл ингээд зогсож байгаа. Йоо тэр мэр гоё. Амар гоё тий. Тэгээ энэ бол гэхдээ 2000 онд чинь тэр бас хин одоо биегийн болдоо ямар эдрийн кинонд чинь бас боолын гэрээ. Бурхан өршөө мөшөг чинь бас гоё шүү дээ. Яг ойлгоод үзвэл бас гоё кино. Тий. Тэр мөрөнд дуртай. Окей. За ерөнхийдөө подкаст маань өндөрлөх тийш хаанчна. Би бас хоёлаа бас айгүй гоё тухтай ярьлаа. Хоёлаа бас камер байхгүй байсан ч гэсэн яг ингэж ярьдаг хоёр шиг. Тий. Нэг тааралтаараа. Тийм болохоор амар байгаа байхгүй юу? Тий. Тэгээд ерөнхийдөө манай яриа бол маш гоё, смут явлаа. Тэгээд цагч айгүй хурдан өнгөрлөө хаа. Тэгээд бас ахтаа бас одоо урилгын маань хүлээн авч те. Бүр анх нөгөө нэг ширхэгч дугааргүй байхад л урилгын маань хүлээн авсан тусахтаа баярлаа гэж бас хэлье. Тэгээд манай ивент тгчээс за манай ганцаарх бэлэг бэлдсэн юм шиг байна. За тэгээд манай өнөөдрийн ивент тгч манай Gourmet компани энэ гоё бэлгийн сетийг бас өнөөдрийнхөө зочин ганцаархтаа бэлгэлье. За баярлаа. Нилээл хүнд юм байна. Тийм айгүй хүнд юм байна. Баярлаа та бүхэнд. Би дээрээ нэг юм хэлхээ мартсан шүү. Айгүй чалчаагүй юм ааш. Тэгээ болов хасчихгүй дөө гэдэг шиг. Хасахгүй. Нөгөө нэг зургийн дарга гээд ажиллаж байхад би нөгөө нэг залуу тий цаг үеийн бүхий л найруулагч нартай ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ эмэгтэй найруулагч нартай ажиллах үнцэг бас их өөр юм бэл. За та эмэгтэй найруулагчтай ажилласан юм уу? Ажилгүй ядгийн эмэгтэй продюсерч эмэгтэй найруулагчтай. Одоо манай Азаа гэдэг нэг охин байд юм аа. Тэр бол бас тэдэртэй ажилласнараа би бас нөгөө нэг Orange нөгөө юу эсэ search гэдэг нэг юм гар утасны кино яг тэгсэн байхгүй юу. Тэнд ажиллахад тэр залуу хүмүүсийн тэр одоо техник технологи одоо юу гэдгийг тэрийг би бас илүү залуу хүмүүсээс сурсан. Тэгэнгүүтээ эмэгтэй найруулагч маш нямбай байд. Бидний анзааргүй юм бүр анзаардаг. Зүгээр л нэг жишээ ширээний бүтээлэг ингээд тавхад бид нар ирчүүд кино бол тийм өчгөр анзаарахгүй шүү дээ. Тэгэхэд наа чи ямар амар өчгөр байна авж индүүд дээрээ. За. Тийм нямбай. За тэгэнгүүтээ би ундармаагчтай нөгөө удалгаан кино. Тийм. Нөгөө улаан цэцэг. Тэнд ажилласан. Тэр бол бас миний хувьд бас шандаж шаардсан кино байхгүй юу? Булганы бүх сумдуудаар явсан. Тэгээ ундармаагч тэр төслийг маш сайн болгохын тулд яг л бид тэр хүний төрсэн газар ажилласан бүх газар зураг авалт хийсэн шүү. Бас бид нар бас тэгж бас ажилдаг байхгүй. Тэн дээр би энийг яхаа мартсан байна. Тэрийг өстө мэдээг юм байна. Би наа киноч бас үзээд ревю биччихсэн. Түүхийн кино гэдгээрээ маш сонирхолтой. Яг хүнд үзүүлэх талаасаа жоохон чөт өдөртэй байсан уу байсан. Магадгүй тэр маш олон хэсгүүд хасагдсан шүү. Маш олон хэсэг баг 2 ангид болгочвол бас илүү гоё ойлгохт байсан юм уу тэгээд байсан. Тэгээд тэр кино яасан бэ гэхээр анх очихдоо бид нэр удалгаан төрсэн тэр газар нь очиж хүүтэй бид нар адис авч киногоо эхэлсэн. За нөгөө сөрөөний ярьдаг найруулагчтайгаа төрүүлж яваад объектоо сонгож явахдаа тэр газар нь хүүтэй нь очиод за энэ ээжийн энэ газар одоо тэр нөгөө ер нь бол тэгэл
байсан яг бүх тэр газрууд дээр нь очиж авсан шүү. 3 буллагт байхад нөгөө сэтгүүлч хийжсэн тэр газар нь очиж авсан ингээл одоо ингээл яриул айгүй их юм байгаа. Тэр бол бас их миний ажилласан үед бас амттай уран бүтээлийн нэг. Яагаад тэгэхээр би түүхэн кинонд тэр хүний залуу нас, халуун нас бүх юмыг харуулахын тулд яг тэр газруудаар нь явсан. Тэр хүн чинь өөрөө ч их мундаг эмэгтэй байсан. Тэр хүнээсээ бас ингээ явсан. Тэгэхэд би ундрмагчтай ажиллаж үзсэн. Үнэхээр нямбай. Яг үнэхээр маш нямбай ингээл эмэгтэй нэг жүжигч ороод ирэхэд энэ жоох өрчгөр bay шүү гэдэг. Яг го зарим талдаа болохоор нөгөө зураг авах цаг хугацааны бол бас нэг хүний ингээд болчих юм дээр анзаарахгүй юм дээр ингээд бодож байгаа юм л да. Тэгвэл тэр хүний зүг байхгүй. Яг тэр чинь улс төрийн төвчнийхэн байгаа шүү дээ. Тэр үед хизээш тийм өрчгөр юм байхгүй л байхгүй юу гэдэг шиг. Тэгээд тийм нарийн юм манай кино уран бүтээлчд үе үеийн найруулагч нар маань үзүүж харгалагч хичээдэг шүү гэдгийг бас хэлээ. Тэрний ард ингээд маш олон юмнууд жижигхэн юм гэхэд л амар асар юм тийм байж байгаа зү тэ. Тэрийг бас илүү ойлгуулъя гэж ахын бас хэлж байгаа байхгүй юу. Нэг киноны нэг юм дандаа бид нар юм дэлгэцээр үзээд байна тэ. Яг нөгөө артлын яг нөгөө зовлонтой одоо нэг dark side-ыг бид мэдхгүй байгаа шүү дээ. Магадгүй мэдхгүйгээс болоо би жишээлбэл shit кино байна гэж тэ. Тэгэл бид нар чинь нөгөө нэг хуучин цагийн кино гэхээр л нэг будгын яасан нэг хагарсан газар гэж хуучин цаг. Ясам дээр тэр үедээ тэр газар ч гоё газар байсан байхгүй юу. Тэрийг сэргээх хэрэгтэй байхгүй юу гэдэг шиг. Тэгээ бид урд молоос өмнө дээр нэг юм хэсэг авах гэж яхад энэ бид нар ч бүр тэрийг яг будаад тэгэхээр зарим кинонд гардаг шүү дээ. Хуучны ихээр л нэг мангархаа цорхоо тэгэл нэг гэдэг таймер үзэл. Тэгэхээр тэн дээр яг тийм эмгтэй найруулагч нарын тийм нямбай байдал бас их гоё. Их гоё. Миний нэг бас баярламаар байна. Би энэ урлагт ингээд жүжигчин болсноороо тэгээд энэ арын албанд явснараа илүү урлагийнхаа эдис ширхгийг мэдэрч яваа. Тэгээд нөгөө үеийн цаг үеийн бүх зураач, найруулагч, жүжигчд, шин залуу хуучуудаа ингээд дандаа ингээд цаг алдахгүй ингэж ажиллаж байгаа болохоор би бас энэ уран бүтээлч хад бас их бахархаж баярлаж явдсан штэ. Тэгээ та одоо жоохон хордны эрчтэй камбэк хийл. Яг бай тэгж байгаа л. Жүжигчин байна. Зургийн дарга байна тий. Продюсер одоо тий. Тэгээ сүлдээ юу ч болоод гэдэг шиг. Өөр ихсэн продакшнтай. За тэгээд өнөөдрийн маань спешиал дугаар манай Gourmet компани одоо Segafredo Zenetti энэ студ дээрээс та бүхэнд хүрлээ. Тэгээд манай подкастын маань уламжлалт ёсоор хаалтын үгийг бол зочиндоо үлдээдэг байгаа. За. Окей. За тэгээд аригундаа баярлалаа. Танай хамт олонд бас маш их баярлалаа. Залхаад л их ирсэн бол уучлаарай. Шүүмжилчээ тэ бас ингээд үзэгчтэй би бас их баярлалаа гэж хэлье. Бид та бүгдийн тэр сайхан хурц шүүмжлэлүүд бас бидний зүрхэнд төрдөг. Бид нар алдаанаасаа суралцдаг. Гэхдээ бид бас өөрсдийнхөө Монголынхон кино урлагийг бас хөгжүүлэх гэж маш олон сайхан залуучууд уран бүтээлч бас хичээж яваа шүү. Тэгээд кино урлаг маань гоё хөгжиж байгаа юм байлээ. Монголын кино урлаг. Бид нар Монгол дотроо л ингээл яригдаал бидний гал яриад ингээл байгаа болохоос биш Монголын киногоо ингээд гадаадын фестивалаар явж илүү их мэдэрсэн. Монгол гэдэг кино урлагийг бол дэлхийд дахин үнэхээр мэддэм байлээ. Монголчууд бас тэр дэлхийн киноноос бол нэг хол зөрөөгүй байгаа гэдгийг би бүр яг үзээд мэдрээд ирсэн шүү. Тэгээд баярлалаа. Та нартай хайртай шүү л хичлээ да. За баярлалаа. Тэгээд Аригун подкастын маань энэ удаагийн одоо энэ season 5-ын спешиал дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор одоо продюсер, зургийн дарга, жүжигчин, Mask Production-ы олноо сампл хэмээн гадарсан ганц ах маань өрцөн ирлээ. За баярлалаа. Баяртай үзэгчтэй.